Сайн байцгаана уу? За, манай гараа дээр влогийн маань шинэхэн дугаар гарах гэж байна. Эхлэх гэж байна. Бичигдэх гэж байна гэдэг. Наашра хүмүүс гайхаад штэ энэ жавхлан хайч өгөөд хөөе. Жагаа. Гагчнуудаа наваа ганцаараа бичиж байгаад за ингэсээ ийм тохиолцоо. Игч маань хаа байсан хөдөөнөөс нааша орж ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь өнөөдрийн дугаар маань одоо зочин маань яаралтай өдөөс өмнө бас өдөөс хойш ажилтаа учраас дугаараа хурдан бичих ёстой байхгүй юу? Тийм учраас би өнөөдрийнхөө влогийг ингээд эхлүүлж байна. Тэгээд бид төр зочноо аваад голдоо уулзъя гэж ярьсан байгаа. Тэгээ өнөөдрийн маань зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин гэрэл цэцэг маань өргөдөн орсон. Та нар айгүй их нэг влогны доор жүжигчин гэрлээгээ оруулаач, гэрэл цэцгийг оруулаач гэд комент бичсэн учраас энэ удаад бид хоёр гэрлээгээ урьж оролцуулж байгаа. Тэгээ гэрлээ минь нөгөө өдөр зурагтай гэсэн. Тэгээд энэ нөө мейкап дээр ирсэн нүрэ будуулж гинэ гэж тэгжсэн. Тэгээ эндээс нь ямар ч сан аваад явна. Вау, ичд Барби юм хайшаа юм бэ? Хараач тэ. Ээж гэж. За яажгаар эхлэн микэ зүүчнэ. За үзэсгэлэнгөө минь ажил төрөл сайн. Сайн уу? За ямар ч гэсэн өдөр зурагнаас ч өмнө өөрөө чинь аваа явъя гэж бодлоо. Нөгөө найз чинь байдгүй. Найзыг би мэдчихэ. Найз чинь үгүй контаго хөөх юм яаралтай нөгөө энэ одоо энэ нөгөө юун дээр явчихсан барьцаанаас наашаа орж ирж байгаа. Барьцаанаас ирж байгаа гэсэн. Ингэж найзыг алахгүй шүү. Манай найз ч угаасаа амар гоё хөөрхөн штэ. Ерөөсөө за болж байгаагүй юу, болоогүй байна уу гэд. Шууд тэн дээр л уулзсан. Үгүй ингэсэн хараа. Нохоон гүлглөөд. Нөгөө нь хин нүү? Тий. Нохоо Дайсон эмгтэй илүү эрэхтэй. Тэгээд нэг эмгтэй нохоотой болсон байсан шүү. Тэгсэн чинь нэгхэн гүлэг гаргасан гинэ. Тэгээд тий. Дайсон найз охинтой болсон юм. Найз охинтой эхнэртэй болсон өө. Тэгээд төрсэн цаа чи нөгөө нэг гүлэг мүлгийн газ цогцолчоод ирээгээд тэгсэн байхгүй. Тэгээд ямар ч танийгаа аваад явъя гэж бодоод. За ингээд хайртай хоёр яа энийг та. Хайртай хоёр бүсгийнхэн гараа дээр одоо влогонд орохдоо баяртай байна. Тэгээд энэ газар маань бид нар одоо урлагийнхан бүгдээрээ цуглараад гоё нүур бодуулдаг, үсээ янзлуулдаг. Манай Огийн зүгээр ажиллах. Энэ уруулчин гинэ намайг бодооч. Уруулч яасан хэлсэн бэ гинэ яа. Манай Оги гэд манай киноны те одоо урлагийн салбарын бүхий л хүмүүс бүгдээрээ мэднэ. Барбара Хаус гэдэг ийм гоё салоныг ажилуулдаг. Тэгээ дээрэс нь айгүй их олон киноны ард одоо маш их хүнд мейкап тэгээ маш их сахал үс ноос гэдэг маш олон хумс одоо хийхгүй юм байхгүй шарах сорив гэдэг ингээд бүгдийг нь тэгээд урлагийнхаа хэдэн хүүхнүүдийг сайхан бодно. Би нөгөө өнөө орой шинэ жил хөтлөж байгаа болохоор нэг мөсөн бодуулаад нэг туул, нэг сумаар, хоёр туулаа гэдэг шиг энэ хардаа. Одоо энэ маань ингээд шинэ кинонд орсон ингээд хүүхдийн химэв ингээд хевлээл. За яа зүгээр энэ амар гад. Энэ бүр амар. Одоо ингээд кинонд дөнгөж төрсэн хүүхдийг манай Оги хийж байгаа. Айгу мундаг ах. Бас гоё байгааз. Тэгээ одоо ингээд янзал засна. Тий. Ингээ янзлна одоо. Будна. Чи яг хүүхдэд өн чи өөр хүнд юм бэ? Тэгээ жоохон янзлна гэсэн юм. Тий. 5 ил гараа. Энд тэгээд 5 ил гараа. Монголд гэхдээ яг энийг хийдэг техник бол заад юм уу? Сургууль хоози зааж байгаа хоолой. Хоози заадаг тий. Хоози зааж байгаа. Тэрнээс одоо манай сувдаа бас байсан тий. За ингээд манай мейкап Оги гэж юм мундаг охин байна. За үтаач. За ингээд гараад ирлээ. Гараад ирж штэ тий. Одоо гараад идэх. Гараа явъя. Оги баярлаа. Ажилтны амжилт хүсье. Манай Оги маань нэр бас нөө юу яаж байгаа шүү. Өсөж явах янзлах уу? Оги маань юу заа. Ийхэд. Яа, бас юу гарч байгаа шүү те. Оги маань шинэ жилийн бас захиалга авч байгаа шүү. Гоёлын бодлого гэж. Бодлогоо захиалгыг авч. За ингээд манай Оги чи Барбара Хаусаа үүсгэн байгуулад хэдэн жил болж байгаа лээ.
Өөртөө л өөр юм болцсон. Нэг бас ингэчгүй. Одоо манайхан хаалга өдөө нэгээд 8 жил болж байна. Яг нэг газараа. Тэгээд ямарчсан хувиргана. Юу болмоор байна? Гүнж болмоор байна? Шулмас болмоор байна тийм ээ. Одоо өнөөдөр миний бодолд бол юу бодсон байгаа лээ? Доол. Нөгөө доёныг хоёлаа жоохон хөнгөн хийсэн байгаа. Ер нь хятад ийм том нүдтэй ингэсэн мейкап одоо мод болоод ш энэ жил. Яг энэ флаша энэгээр тавина. Шоос доод давхраа зурдаг мурдаг гэдэг. Бас өөрчлөгдөө хойноос нь суралцаал гүйцгээл явсаар л. Ганц юм асууч чи яг Монголын кинонд хичнээн кинонд одоо мейкапаар ажилласан бэ? Ноцоор Ер нь багцаар хичнээн кино байна. Бараг даас нэг юм нодлон тооллоо би. Нөгөө сивч гэл тоолж илээ штэ. Тэрнээс ямар тоолох шаардлага байхгүй юм чинь. 50,000 хүрж байгаа юм шиг байна. 50 гаруй. Тэгээ дээрэс нь бас тайзны бүтээлээс маш олон ажилласан шүү дээ. Жүжигүүдэд ажилтаа. Ер нь л бүгдийг л хийж байгаа да. Тайз, кино, жүжиг, одоо реклам бүх юм. Тэгээд яагаад энийг хэлж байгааг бол нөгөө шинэ жил болж байгаа. Шинэ жил болж байгаа учраас манай охид бүсгүүчүүд маань хувирмаар байдаг. Хувирмаар байгаад хаана очихоос мэддэггүй байхгүй юу. Тийм болохоор нөгөө Gatsby болон одоо юу олон ч гэдэг тийм нөгөө кодтай байдаг манай монголчин шинэ жилийг аягүй гоё өргөн дэлгэр тэмдэглэдэг учраас та хүсвэл Оги руу хандаарай. Барбара хаус. Ингээ гараа дэрийг ер нь хоёлаа хөтлөө. Би аваа явчих. Жахлаг тэндээс альсууж чинээр оруулж байгаа. Гараад ир чи яг тайрыг гоё идэг байхгүй юу? Тэр 100 мөн орсон бол илүү гоё байхгүй тий? Гадаа мадаа. Өнөөдөр ажилтаа учраас бас мөн хичээгээ бас нэг зоохгүй нэг ажил хийлэхгүй заа. Гэхдээ жоохон ажил хийлгэн заа. Юу хичээ хүнд хичээг нэ хүнд хөдөлмөр хийн штэ бас. Хоолойдоо суудсан мэт. Юу гадаа чи зөвхөн гадаагаараа хоол энэ ямар амар юм бэ те бидний ажлыг мэдэхгүй нэ гэдэг. Угаалгаар явал гоё ингээд хоол моо. Тэр хоолыг чи идэхэд бол их юм хийнэ. Тэрийг бас өөртөө их юм аа. За ингээд ямар ч гэсэн бэлэн боллоо. Гараад бүгдээрээ олццгаая. За тийм. За бас нэг жавхлангүй явах чи бас сони юм байна, эвгүй юм байна. Нөгөө нэг 92 заагаал гэдэг шиг нэг цагаал минь байхгүй болцож. За чи юун дээр их найд дээр ирж гин гэсэн. Шууд яваад очсон. Тий, шууд яваад очсон дээр ахаа шиг энэ төвжрэл мүжрэл бас үлээ. Дээрээс нь таны ажил амжихаа олчвол зүгээрс баларсан юм болж. За миний ихчээр ойрын сонь сайхан юу байна? Их чинь одоо ингээл сонь сайхан нам тавина штэ. Одоо шинэ жил эхэлсэн. Тэгээ шинэ жилийнхээ ажлуудыг хийгээл тэгэл одоо үр хүүхдээ асарч тойглол тэгэл ажил амьдрал шашин 3 байх хэрэгтэй. Тэ хүнийхээ амьдрал ээжийнхээ ажил одоо тэ шашин төрийнхөө өөрийнхөө одоо хайран бас үргэлжлүүлэл тэгэл байж байна. За. Гоё байна. Ямар гоё юм. Олон хүмүүс ингэсэн баггүй юу? Жүжигчин гэрэл цэцгийг оруулаач ээ. Гэрлээгээ оруулаач аа. Гэрлээг оруулмаар байна гэд олон хүний гоё хүсэлтийн дагуу бас хичээгээ өнөөдрийнхөө энэ гоё блогтоо урьж оролцуулж байгаа. Тэгэхээр урилгын минь бас хүлээж авсанд баярлалаа. Уриалгах гоё авсан тийм нэг ч. Яг таир яг намайг уриалсан юм уу зүгээр ор гисэн юм уу яг аль нь би бас яг мэдгүй ч шүү гэдэг. Яг шууд аим шудрах те. Ой. Окей, маргааш орно шүү. За. Яасноо мэддэг штэ. Сайн байна уу? Та завтаа бол маргааш орж болох болов уу гэж 7 хоногийн өмнө ярьсан уу? Зүгээр өчтөр. Тэрлөө ч өөр юм. Та бидний чи харьцаа нэг өөр аахгүй юу? Тий, өөр аахгүй юу? Тийм учраас зүгээр. Ой. Яасан бэ мэдвч маргааш за чинь маргааш ямар ч ажилч байсан хамаагүй орноо за гэд ингэж орсон байгаа. Би тэгтээ ингэж бодож байсан байхгүй юу? Нөгөө нэг чи таяр нэг нэрээ бодоод ирсэн ш танх. Нэг шоуны үеэр. Тий, шоуны үеэр ярьжсэн тий. Өмнөх тоглолт тий. Тэр үеэр за нэх гоё юу хідүүлээ нэг бөөндөө нэрээ бодоодох даа гэ тий. Тэгсэн чинь тэнд нэг нэр орж ирсэн штэ. Тэрийг санаж байна. Тэг чи би ямар нэр боллоо? Юу лээ? Ингэсэн шүү. Нэг хөөрхөн нэр бодсон юм аа. Wine
night wine night гэхгүй юу? Энэ одоо энэ гэвэл яа тийм гоё wine mine яваад wine night маяг. Бас нэг халуухан нэр өгчгээд байгаа шүү. Гэсэн чи юу хаа хамаагүй амар гараад ирж байна. Энэ жаар нь гоё нэр. Тэгэхэд яг анх энэ шоуны нэр яригдчихсэн байхгүй. Тэгээд Банж, Жак, Чука хоёр маань гоё нэр бодоод хооч али охтуудаа яах уу гэдгсэн чинь Чука тэгжсэн. Гоё wine night байл яах уу маах уу гэд ярьжсэн шүү те. Тэгсэн чи one night шиг сонсогдоод байна шүү дээ те. Наад чинь one night гэдэг байгаа юм шиг байгаад байна миний дөө гэх тэгээд хэлсэн байхгүй. Тэгсэн чи харин энэ гараад иргээд айгу гоё нэртэй шоулж исэн. Би бол яг ухтаан бол ийм шинэ жилийн үеэр биш гоё 100 гадаа майханд тий голын ирэг дээр гэж мэгээд айгүй гоё бод. Яг энэ үед нь л орондоо гоё тэр үед нь сайхан амрандаа далимдуулаад гоё өстой хоёр хүүхэнтэйгээ жаргандаа гэж бодсон чинь харин тэгээд өвлийн цагаар өчтөр ихчээ за гэл тэгэл гараад ирлээ. Гараад ирсэн шууд гараад ирсэн. Тий. Тэгээд ингээд суугаад ярьсан чинь гоё яана. За ихчтэй би бас энэ гоё чихрээр дайлнаа. Манай бит хоёрын влогтой хамтарч ажилладаг юм Козет Монголиа гэдэг юм гоё чихэр байгаад байдаг. Энэ нь болохоор нэмэлт сахарын агуулмжгүй цэвэр жимсээрээ жажилдаг жуус гэдгээрээ гоё юм. Давуу юм гоё жуус. Гоё юм тийм үү? Тий, наатаа хэд тэг хүүхэд мөхтд өгвөл амар гоё сахаргүй, нэмэлт сахаргүй. Манай охин ч одоо яагаад юм мэдгүй гинт сахарын харшилтаа болцсон. Тэгээд одоо нөгөө бас хүүхэдлийн болохоор гоё чихэр жимс өгмөр байдаг байхгүй юу. Тэгээд хайсан юм оллоо гэдэг шиг ямар компани гэлээ? Энэ Козет Монголиа гэдэг. Козет Монголиа Япон чихэр байхгүй юу? Хамт олондоо баярлалаа. Энэ хүүхдүүдэд ийм чихэргүй одоо сахаргүй ийм бас хүүхэд насын чинь те чихэртэй зүүрлэхгүй бол бас муухай штэ хүүхэд насын чинь. Тийм учраас юм хөөрхөн хэрэгтэй би энд нь бараг хэрэгтэй байлгүй жуус гэж байгаа юм. Жажилдаг жуус ихгүй жимсээр. Ийм гоё чихэр оруулж ирсэнд баярлалаа. Бас энэ сонголт чухал шүү те. Монгол улсад одоо юу оруулж ирэх үү, юу оруулж ирэхгүй байх вэ гэдэг чинь бас хүмүүсийн их сонголт өгөөд ард түмнийхээ хотоод руу эрүүл мэнд рүү юу хөрөнгө оруулах вэ гэж боддог нь их чухал. Тийм учраас би өөрөө сахарны харшилтаа одоо хүүхэдтэй ээжийн хувьд бол одоо надад маш их баяртай хүлээж авч байна. Баярлалаа. За өнөөдрийн дугаарт маань хоол зөөж хүүхдээ эмч. Ямар гоё амттай. Тэгээд дээрс нь жүжигчин. Гоё амттай. Өвөөг үчихгүй камераар орж ирж гоё идэрээ их чи. Нэр гоё. Машин цуух чинь бас ийм гоё юм тансаг ийм гоё өнөр өнөрч чинь нөө. Харин угаасаа би орж ирээд ямар гоё юм бэ гэдээсэн чинь өнөртэй болоод ирсэн юм уу? Энэ нөгөө нэг ийм гоё өнөртүүлэгч байхгүй бас одоо дараачих юм ярина. Нэр гоё юм. Орж ирэхэд нь бас ингээд таата өнрээр өгтий гэд. Тэгээ манай бас влогтой хамтарч ажиллаж байгаа энэ гоё юмудаа өвчтөй өгөх юм уу? Өг нөгөн. Харуката Монголиа гэдэг өвчтэй штэ бас. Өг нөгөө нэг чи зөндөө юм өгөн. За Харуката гэдэг нэм гоё юм Япон өнөртүүлэгч байхгүй тийм 1974 оноос ахуулаад анх үйл ажиллагаагаа эхлүүлжсэн. Биш ээ 74 гинэ 54 оноос 1954 оноос ахуулаад ингээд үйлдвэрлэж эхэлжсэн. Одоо 71 жилийн түүхтэй юм гоё Японы юм гоё өнөртүүлэгч. Энэ бас юу вэ гэхээр штэ. Бас яг байгалийн гаралтай эко заяа. Тэгээд нөгөө харшил машилтай хүүхд мөхт нөгөө хурц үнэрээ нөгөө харшилтай хүмүүс байдаг штэ. За тэгээд жирэмсэн хөхөөл гэд одоо тэгэхээр энэ болохоор харшил үүсгэхгүй тэгээ яг байгалийн гаралтай ийм гоё өнөртүүлэгч байгаамаа. Ямар айтайхан. Тийм 71 жилийн түүхтэй гоё ийм гоё өнөртүүлэгч байгаа. Энэ нь миний чи одоо ингээд суудалд ороо шидчихэн ингээд сайн. Би тэгээ сайн нөгөө орж ирээд ямар гоё тухтай тэ нэг гоё кофе уугаад тухтай мэдрэмжтэй юм бэ гэд бодоод исэн чинь би яг орж ирэхдээ тэгж утсахгүй Банж та альфарт чи ийм гоё тухтай байлуу гэж бас яг асуух гэж ирсэн юм л та. Гэтэ яг энэ үнэр хүнд ийм гоё таашаалыг өгж байгаа юм те. Тэгээд машины энэ үнэртүүлэгч эмхтэй хүмүүс бидэрт бол одоо маш их чухал. Ер нь энэ хүний унж аваа машин гэдэг бол одоо хамгийн эрхэм дээд унаа. Хүний 2 дахь гэртэй, хүний 5 дахь тухтай битээ энийх гэдэг л да. Энийхгүй ингээд тантай ингээд оролцохоор ингээд өөрөө ирэхгүй бүр ингээд цомцоо суумаар санагдаад тийм үү. Өнөөдөр би дресс өмсөд ирдэг байж.
Тэгээ их жоохон хажууд бүр ингээд суугаад байвал бас Угаасаа ч мэд тассан дөө та нар байна. Ингэж штэ манай хүн чинь ингээд гоё нэвтрүүлэн ингээд бид гуруулаа ордог. Яг нэг юм гурван өөр өнгө төрх орж ирдэг байхгүй. Энэ маань ингээд юм тогс шиг ингээд амар гоё ингээд будаж мудсан. Үнэхээр гоё гэдэгхгүй. Энэ хүний чинь нэг имиж стил нь чавлан бол бас нэг яг бас нэг жоохон эмгтэлэг талтай байдаг байхгүй. Ичүүчүү нэг за нэг 100-ны нэг 10% юм уу да нэг жоохон. Энэ хүн мэнэс 100-ны 100% эмгтэлэг. Би бол 100-ны 100% ямар ч эмгтэлэг биш байхгүй. Ийм гурван өөр өнгө орж ирдэ штэ. Тий. Энэгээр ч одоо баг 20 жил болоод тасчихлаа тий. Тэгээ ийм гоо үзэсгэлэнгээр нь л харж ирсэн үхээс ш та нар ч гэсэн яг энэ төрхийг хүсэжсэн биз дээ. Тэгээд энэ юу машин дотор гоё тухтаа явах, гоё үнэртэж явах чинь айгүй чухал. Тэгээд бас яг ингээд сүүлийн үед бас машин дотор яг ямар үнэртүүлэгч тавих вэ гэж бас айгүй боддог. Тэгээд нөгөө манай тэр ойролцоо нөгөө юм байгалийн бас нэг юм гоё үнэртэй юунууд байдаг штэ брэнд бүтээгдэхүүнүүд. Тэдрийг би бас хараад байсан. Тэгэл үнэрлээл алийн машинда тавих вэ гэл ингээл бодоод байсан. За одоо өгнөө үнэрчээ. За баярлаа. Ярьсараа амандаа харин ч нэг. Тухтай мэдрэмж одоо чи ер нь бол хүн хаана тухтай байх вэ гэвэл өөрийнхөө машин дотор. Машин дотор хамгийн тухтай, хамгийн өөрөөрөө хамгийн ингээд тайван хүсснээрээ байдаг орчин учраас энэ бас одоо таныг ингээд өөрөө мэдгүй ч гэлээ гэсэн та ингээд маш их ажилтай ингээд стресстэй цаг завгүй бухимдлаа ч гэсэн өөрийнхөө машин дотор орж ирээд амарч чаддаг байх юм бол одоо эрүүл мэндэд их сайн гэж бодоод байна л да. Тий. Зам ийм гоё чигээр ингээд шулуухан яваад байгаа юм уу? Тий, тэгж байна. Их гоё юм тий. Нэг удаа хацлаад ингээд байн хацлаад ингээд зогсоод авахгүй шууд явах чаас гоё шүү. Таны яаж бодолцсон. Тийм ээ. Яа. Таяр одоо хэд дэх дугаараа ичүү? 10 одоо энэ чи 18 дахь дугаар нь таны орж байгаа дугаар. 18 дахь. Тэгээ бид хоёр ингээд энийгээ ингээд сизон болох гэж байгаа тий. Одоо ингээд 20 дугаар бичээд эхний сизон дуусна. Тэгээд 2 дахь дугаар нь болохоор 2 дахь сизон болохоор винтер гэх тий. Юу лээ банжа? Гараадэр винтер. Тий, гараадэр винтер. Юу лээ банжа гэдэг байна шүү. Гараадэр винтер гэдэг арай өөрөөр бас эхэлж байгаа. Тэгээд ер нь гараадэр гэдэг нь аюу гоё тий. Ер нь гараадэрээ л. Тэгээ энэ нэрийг чинь манай анх чохогч чи юу асах вэ? Жак өгсөн үү? Зүгээр сууж байгаа. Бид гурав чи яах вэ? Ямар нэр хөө? Маргааш нь блог хийх гэдэг. Чи нөгөө нэг wine-аа л бодоод би нөгөө one night бодоод би тэгээд байгаа штэ. Wine night гээл гусчил даа л гэдэг. Чиггүй гүү наа чинь яг нэг шөнөг өнгөрөх гээд байгаа юм шиг санагдаад сонсогдоод тэгээд. Тэгэл гараад иргүүл гоё юм шүү. Гараад ир. Унаа ч гоё юм шүү. Тий? Гараад ирэх үү гарыг. Яваа хаашаач гараад ир гэж болно штэ. Тэгэл юмны тэгээд нэг юм чинь ингээ өөрө бүртгэхээр шууд нэр мөр нь ороод ирж байгаа тий. Амар би тэгээд гараад ир гэдгийгсэн чинь ямар гоё нэр өгчөөвэ л гэж утсан. Нэрэл гараад ир тийм ээ. Тим нэрд өгцөн юм гоё хоёр найзынхаа блогт ингээ орж байгаад баяртай байна. Найз болон дүүгийнхаа. Тий, дүүгийнхаа. За юу яах вэ? Чавлантайгаа очиж байгаа гоё тухтай гуруулаа яриагаа бас өрнүүлээ тий. За тэгээ. Тийм бас хамаг юм ярьчих юм бол нөгөөх чинь ингээд онж магадгүй. Тэгээ өөрийнх нь бас бодцсон юмнууд байгаа бах. Тэгээд өөрөө гоё асуултуудаа бас тавих цаа чинь. Тэгээд би төрүүлж асуугаад яах вэ ингээд машин доторх яриагаа үүгээр өндөрлөө. Ингээд дараагийнхаа уулзах газараа уулзцгаая. Тэр баяртай түүхэн. Ууштай тэг хичээнэ. Ихэд нэг ингээ хүн шиг ширээдсаад бас сууж исэн байна. Ажил хийсэн байгаас тээ. Тэгээ би амжуулсан. Би хэдий хол яваа тэгээ төгжрэлж явсан ч гэсэн би амжилтсан байгаа тээ. За тэр яах вэ? Гөлөг яасан. Энэ ханаад хүрцээ. Одоо нөгөө түрүүчийн дугаар дээрээсэн. Арчаагүй би юм уучихгүй гэж бодох таа хүмүүс. Идэхгүй байна уу? Гөлөг яасан бэ? Гөлгөлсөө. Цааш нэг их юм байж гинэ. Мөн найзтай эмээ болсон баяр. Мондагш тий. Бас тийм дээ тий. Эмээл та бас нэг. Анх тэр дайзотаа яг хэрхэн амьдралыг эхлүүлсэнийг бол хүүхдүүгээр нь мэдж байгаа хүний хувьд өнөөдрийн өндөрлөгт одоо эмээ болцсон сууч байгаа шүү дээ. Дайсон эхнэр аваад зурцаг гаргаад нэгхэн гөлөг гаргах юм тий. Сонин тий. Харин тий. Тэр ихтэй эмэгтэй нь өөрөө нялах шүү дээ. Ой би тэгвэл бас тэр хэмжээнэд тийм мэдэхгүй бид нар ч мэдээгүй бүр. Хажуу айлын хүн хилээд
Энэ танаа юу жижиг сүүлийн нохоо чи гөлгөлцөн баг шиг байна гэд. Яриад тэг гайхаад ингээд тэгсэн чи нэрээ дуураад байна гэд. Тэгээ очисон чинь гатаа яаж хүчээгүй юм бурхан минь. тий амьд байж байгаа байхгүй амин хөөрхөн. Йоо тэрс бүр эргэж ирсэн баха. Эмээ тий. Гэтэ энэ яриаг сонсохноо нэр яс хүн арай л өөрчлөгдөж байгаа шүү дээ. Анх бол наад гөлгөөн, наад нохоогоо хаваад энэ гэрээс яв би юу нохойч нөө аль нөө дайн зарсан нь хэн блээ? Би хонос айдаг хүн байсан шүү дээ. Ер нь бол тий. Тэгсэн чи бүр очиж бүр рото. Тий. Тэгээ хамгийн амар хариус нохоо гэдэг шүү дээ. Тэгсэн чи одоо хамгийн хайртай нь болсон уу? Чи харгас биш хөө. Үгүй миний хувьд бол хариус идэхгүй. Яа царай тийм ээ. Царай мэрэн тий. Чи хамгаалтын нохоо. За мэдгүй нарийн шир юм бол мэдгүй. Тэгээд ер нь бол одоо тий Жакагаа мэдчихин л та энэ өдгөө энэ 20 жилийн хугацаанд би тэнцээ мейкапа хийлгээд байж хахад манай найз өшөө энэ дээрээ бүр нэг гэр барьчихсан тий удахгүй хоолоо хийцэн гаргаад ирчихсэн. Одоо юу үнэлж байгаа тий. Ингээд бас араа амьдралаа зохицуулаад тэр хөлөг мүлэг тий тэр мэрийга зохицуулсан. Ингээ бүх хэмжээнд та эхэлж байгаа байхгүй юу? За тэгээ бид гурвын дугаар маань өнөөдөр triple event хоолоос явагдаж байна. Их найдад байралтай. Тэгээд хоёр заалтай тий. Тэгээ хоёр заалтай А зааландаа 600 хүнийг одоо хүлээж авах хүчин чадалтай, Б зааландаа болохоор 400 хүн хүлээж авах хүчин чадалтай ийм гоё event хоол байгаа. За тэгээ бүхэл төрлийн одоо арга хэмжээ, найр, хурам, шинжил арга одоо баяр ёслол бүх одоо том арга хэмжээнүүдийг хүлээж авдаг шүү. Машин зогсоолтой хамгийн гол нь бас тий. Тий. Машин зогсоол аримтай. Тэгээд тэр А заалууд нь би гэрд барьсан баг. Тал гэр барьчихсан. Ашигтай очиод бас нэг ингээд бодсон чи аяа хөөрхөн ширээн мэргээд цэцэн чи бүр хайр урчлаа. Тэгээ эн чинь нөгөө тэрэлжид бас юу тааш салбартай. Glory гэдэг. Тийм штэ манай бас өмнөх дугаар цацаатай дугаар маань бичигдэж байсан. Лори гоё шүү. За Энэ заалан ч гэсэн бас гоё юм байна. Одоо бид нар чинь нөгөө хөтлөгч хийдэг хүмүүстэй диффьюзер байж байгаа энэ орчин тэгээд заалны дулаан болон гэрээ мэрэн хийгээд дуусах. Гяс дондоо реклам хийчлээ. Би шинжлэр хөтлөн шүү гэдэг. Үгүй ер нь зүгээр ингээд нөгөө иймэрхүү газар айгуу тийм нэг тийм хамаатан арж ам шиг айтаахан байдаг байхгүй тий. Тэгээд дугуйр сайтай. юм байна. гой ийм байгууллагууд ингээд ажилуулад Монгол улсад манаас гой ийм хүлээн авалт хийж болох олон залуудаас бий болоосаа гэж боддог байхгүй юу? Одоо нэг нь тэгээ хэлсэн дээр энэ косетос яри те. Машин дээр зөндөө. За зүгэл часаа хүүши. Час гэснээс нь хараа энэ ундаад ийм салгатай байдаг үстэй. Би сая энэ анх амар удаа хөөрхөн чи нэг бүсгүүчүүд жижигхэн хөөрхөн бүсгүүчүүдэд чамин хэлбэрээр гаргасан юм ааш тийм жижигхэн савлгаа молоотой. За одоо хичээгээ бас нэг гоё пивэр бас дайлнаа. Час. Та битээшт бол энэ час хангалттай юм байна 33. Та бол нэг 0.5 автай байхад болно. Арай том час байхгүй. энэ чинь жоохон том бас байж ш тий. Би тэрүүгээр нь бодоодсэн чинь сонио хөөрхөн погдос юм ороо төрлөө. Гэхдээ энэ хөөрхөн байгаа үсттэй яг нэг ундааны лаацтай ундаа мундаа шиг тий. Эмэгтэй хүмүүс их зүгээр юм шүү. Тийм бай. Зүгт яа явчих гэдэг. Яна цүнхлээд аваа явуулаа. Одоо чи шинжил баярлаа. Час пивтэйгээ час хийсэн яриа. За гуруулаад тэгвэл тулгарчий да тийм ээ. Энэ пивнүүдийн задлаад хүн байхгүй юу? Яахгүй би хоёр ч өөртөө ирэм. За. Баанч амар ажилгүй ш. Шарарэг. Chess. Chess for moment. За гараад ирлогийн төлөө шинэ оны мэнд ингээ хоёр шинэ он гарсан юм уу? Би юу хийж яваа бэ?
Гараагүй штэ. Одоо ингээл эхлэн штэ. Одоо ер нь эхэлчлээ те. Уур амьсгал ороод ямар гоё. Өнөө чи оройч би юм humаа хөтлөхгүй Харин тийм ээ. За хоёр найзынхаа гараа дээр блогод амжилт хүсье. Маш олон хүмүүст хүрж байгаа. Маш гоё нэр өгсөн байна. Тийм аа. Тийм байна. Тэгээд ингээд амжилт. Чамааг оруулаач ээ гэж хүмүүс нэхэд баг. Тэгсэн үү? Тэгэж ч одоо гуруулаач яг ингээд. Дандаа ихтэй хүмүүс. Оо зөөлч юм. Час ил орж байгаа. Час. Хүүтэн болохоор бүр гоё. Өчигдөр яатсныг чийлэх үү? Худлаарахгүй. Хатан тоглох гэж. Энэ час чи янзын гоё болгож байх ч вэ? Сайхан ярина штэ ч одоо. За, хамгийн сүүлийн сонь сайхан. Хамгийн сүүлийнх шүү. Манай нөгөө сүрэлт байгааз. Сүрэлт амрын хоёр маань кино хийсэн. Тэгээд тэр кинонд тоглолцоод одоо дахиад манлай ярьсан үнийг л ярьчаад шүү дээ. Энэ над руу ярьсан үнийг. Тэгээд манлай маань бас нэг айгүй гоё контент биш бүр уран сайхныг кино Солонгосын тий Солонгос улсын нэлээд алдартай бүр албан ёсны эрхийн ингээд худалдаж аваад тий эрхийн аваад түүнийхэн дагуу хийж байгаа их гоё кино. Тэгээд хэлж байгаа санаа нь айгүй гоё юм бэлээ. Нөгөө ер нь бол ингээд хүүхдүүд чинь нэг ээжтэйгээ ойрхон байгаад байдсан шүү дээ тий. Энэ санааг эвдэхийн тулд ингээд нөгөө аавтайгаа илүү ойрхон байгаа ч гэдэг ийм санааг дэвшүүлээд аав охин хоёр гээд маш гоё хөөрхөн кинонд одоо санал тавьсан. Тэрэндээ орох гээд байж байна. За яг сүүлийнх гэвэл энэ байна. Уран бүтээлийн ариунтай л юм. Ваа, яалаггүй яриа сурцээ. Их юм уншиж байна. Уран бүтээл ариунтай л юм шиг юм телефонд ярьж байгаа шиг. Оо. Бас тэ? Сүүлийн үед яруу харгаар их орж байна. 20 хэдэн жил хамт байсан болох тэр чи одоо тэгээд юуг нь асуух вэ гэж утсан юм шиг байгаа. Гэхдээ та хоёр одоо хүмүүс мэдгүй байхгүй хамгийн гол нь. Тийм шүү дээ. Өөртөө мэддэг болохоос шүү. Тий. Тэгээд одоо юуг нь асуух вэ? Тэр юус ингээд яг анх таарж байгаа юм шиг. Ингээд за одоо юус намайг мэдгүй шүү. Гэрэлцдэг гэж хинбэ гэж. Мэдгүй шүү. Одоо айгуугаа асуугаарай. Тэгээд. За хоёр хүүхдэн сайн уу? Хоёр хүүхцээ одоо өстой хөөрхөн болж байна. Угаасаа ч болдгийм байна. Болохоос яг үү? Угаасаа ч болдгийм байна. Одоо гэдэг сургуульд орох болсон те? Болцсон. Одоо дараа жил сургуульд орно. 1-р ангид орно. Яа, за тэгэл эхлэндээ. Даалгавар хийлгэхээс ахуулаад. Биш ээ гээл тэгэл хэлэндээ. Шээ тий амар байна да. Хэцүү тий. Чука чи энэ их олон ажил яаж байгаа яаж хүүхдүүдийнхээ хичээл хийлгээд Бийлэг одоо Та чи хийлгэдэггүй шүү. юу ярьж Нөхөр байгаа хийлгдэг шүү. Жек алалцдаг байхгүй юу? Одоо энэ Хийлгэж байгаа. алалцдаг үе чинь гэхдээ хоцорчод байгаа тий. Ер нь тэгтэл би ер нь алалцчаад байдсан шүү дээ. Гэтэ угаасаа хүүхэд болгонд хийдэг байхгүй юу? Би өөрөө ч тийм байсан юм билээ шүү дээ. Ер нь бол. За чи. Өө. Сүү сонсох нэ. Ер нь бол- Өөрөө ичгээ гэж гаравчдаг байсан Нөгөө юм шүү дээ. багш имээ бол одоо өсгсөн байдаг байгаа шүү. Тэгсэн. Бас нэг багш их шүү, ихч байгаа. Тий. Би яг шинэ зовлон бол баг үзсэн. Яг үндэ тий. Өөрөө ингээд явуулсан. Ажил хийгээл өөр юм хийгээл ингээд явуулсан. Тэгээд яг тэр арын тэр хүүхдийн хичээ сургах нааш нь цааш нь бүх ажил дээр манай ээж явсан бол. Тийм шүү. Би ингээд сурах сонсох нэ. Ихээ зовсон байлээ. Хожмоо сонсох. Одоо ийм том залуу болсон хойно нь асуух нэ. Тэр тэгсэн. Гээгээсээ бас асуухад бас нутаг ус одоо аль нутгаараа өгүүлж явах хүлээ бас бид нар байх асуудал юм л да бас хүмүүст гой сонирн байгаа. За манай аав Алтан гэрэл Өвөр хангай аймгийн Уянга сумын хүн. Манай ээж Баян-Онгор аймгийн Галуутын Авцал билүү. Тим газар. Нэг болохоор Баян-Онгор болчтой. Нэг болохоор Өрөнгай олон. Тэгээд заримдаа булган болсон явсан шүү дээ. Би ямар ч тийм. Ер нь бол би өөрийгөө олохноо бол өмнө гових байлээ. Яагаад өмнө говь гэж бодсон бэ гэсэн чинь би нөгөө нэг тоглолтоор өмнө говьд явж исэн чинь
ер нь тийм сэтгэлд нэг юм үеиг гэл нэг юм байдаг штэ тий яг. Арай дотно. Тэгээ дотн тэгэл яг урд нь энд нэг юм гоё тэмээ мэмээ хариулаа явж исэн юм шиг санагдаад тэгээ миний дотоод сэтгэл бол би өөрийгөө өмнө гоё байх гэж боддог. А гэхдээ аав ээжийн талаас бол энэ одоо тий Баруун зүг рүү юм байна. баруун зүг рүү би дотоод сэтгэлдээ өмнө зүг рүү гэж боддог. А тэгтээ хүмүүс намайг харахтаа чи бол нэлээд тийм бүр монголч биш царайтай гэж хэлдэг. Чи бол бүр юм Монголд байдгүй царайтай тийм ирлийц царайтай хөөн гэж хэлдэг. Тэгээ би яг энэ олон төрөлтөө дундаас алин вэ гэж одоо бас нөгөө шинжилгээ өгдөг болсон юм байл л шүү дээ Тийм штэ. Гений шинжилгээ өгөөд тэрийг өгнө гэж бодож байгаа. Тэргээр л одоо миний миний жинхэнэ төрөлтийг хаана байсан бэ гэдгийг гарах байхаа гэж бодож байгаа. А манай заанах бол намайг бүр чи бол бүр яг юм Пакистан гэлөө Туркестан гэлөө Пакистан гэлөө а би тэгтээ нөгөө энтгэг явсан штэ. Энтгэгт бол би оцсон чинь бүр улаан цай энтгэг байлаа. Бүр улаан цайнд энтгэг байлаа. Удлаа гэвэл одоо миний энтгэг явсан энэ дээр бас юм инг тавьсан зургнуудыг хараад үжээ тэнд би бас нэрээ 3 хүүхэдтэй тийм ингээд яагаад ч юм би Криша Киния хоёр тэ нөгөө тим кинонд би дуртай байсан Жими эти гүмсөө хатё хомоши юу гэдэг. Тэгээд би энэ кинонд яагаад дуртай байсан нь бол энтгэг яваад ойлгосон. Тэгээд бас яг энийг бол гений шинжилгээгээрээ л гаргая гэж бодож байгаа. Тийм байгаамаа. За ингээд ийм гарлын үед бол ийм биш. Угсаа гарлын үед бол ийм байна. Би бол гэхдээ яг үнэхээр дотоод сэтгэлдээ би Монгол улсынхаа далбайг харахаар үнэхээр миний зүрх догдолж сэтгэл одоо ингэж догдолж би үнэхээр монгол хүн болж төрсөндөө ямар их хувьтай, азтай, заяатай, буянтай эмэгтэй вэ гэж би бас өөрөө боддог учраас би үргэлжид өөрийгөө монгол эмэгтэй гэж боддгоо. За. Эцсийн моментод монгол эмэгтэй юм байна шүү дээ. Бүр эцсийн моментод Монгол байсан юм бэ. Заагүй монгол эмэгтэй бүр гаргалгаа байхгүй. Тий. Манай энэ Чингис өвөө чинь энэ улсын те үзэсгэлэнтэй юм хаттыг ингэж их орондоо авчирж энэ цусыг сэлбэж те их дэлхийг эзэлж байсан учраас одоо тий би энэ өвөөгийнхөө удам гэдэгт бол би итгэлтэй байна. Ингээ хамар нь мушилцаад ирдэг байхгүй ингээд хотлоо яриад ирэх юм ингээд. Яг тэгээд ирсэн шүү. Тэгээд тийм учраас би дэх үеийн тийм хаттуудын төрөл мөн гэж итгэж явдаг. За. Энэ асуултанд чи ингэж яриад байгаа. Их тийм Өргөнгөө цар өрөөтэй хариллаа. Чингис өөрийгөө очтлоо хариулт одоо үүнээс илүү хариулт гэж одоо цаашаа одоо өвөө маань хэлсэн юм. Үүнээс илүү газар гэж байхгүй гэж хэлсэн гинлээ гэдэг шиг үүнээс илүү одоо хариулт алгаана. Одоо ингээд би монгол эмэгтэй байна. За баярлалаа. Ер нь чамаач гэснээр хүмүүс. Урагшаа биш хоошоо тийм цагаан юм буряда те русский энтер гэдэг нэг бас ярьдаг. Өөрөө яг хаанх их үлээ шаргын гол их гэдгийг би мэднэ. Ширнэнгийн жавхлан гэдгийг бол мэдж байгаа. Энэ бол яг монгол царай мөн үү? Биш ээ. Биш үү? Хой зүгрүүл байгаа мөн штэ. Яачгүй Буряд эцсийн моментод би монгол. Тэ бурядууд ч монгол. Буряд бол биш. Биш үү? Биш. Монгол. Гэхдээ хэлэхгүй. Энийг гацх би өөрөө Би өөрөө дугаа байж. аль үндэстэн бэ? Яг халах биш байгаа юм тий. Халах биш. Тий. Юу н халах байгаа алавтай. Юу яриад. За одоо ингээд бид гурав нийлсэн бадарлаа одоо. Яг наад үе сонсч чирэг пив умар санагдсан. Одоо тэгээ одоо яана бүх юм мэддэг болохоор одоо Гэхдээ харин энийг хүмүүс сонирхолтой байх удаач Ингэчээ штэ. Дрөн. Агуудаа энэ хүнтэй танилцж байгаа шүү хоёлаа. хүмүүс сонирхолтой байх удаас юуг нь асуух уу гэдгийг бодоод байна л да. Нэгэнд байглаа бэлдээг юм чи. Тий.
Тэрээс ингээ Хаман дээр бол байна л та. хараад Гурван байсан ба. Битүү уншин те. Эрентхэнээр ингээ харж байгаа юм шиг л уншин штэ. За, амита. Тавшир. Дрэн шинээр харъя. Яа юм. Тэнийг юм аа. За би чихрээ хэлсэн шиг. За манай Касет Монгол юм гоё шин төрөл гаргасан байгаа. За энэ юу вэ гэхээр хүүхдүүд бол өстө маш сонирхолтой юм гоё чихэр байгаа. Энэ Харин тийм биш тийм. Жели Харж байгаагүй юм цэлцэгнөр гэж ярьдэн штэ. Тэр байгаа. 3D эможи гинэ. Тийм хүүрхийн харалтай савлгаанууд нь ингээд ийм хүүрхийн янз янзын эможитэй. Оо, тийм биш тий. Тэгээд сахаргүй, нэмэлт сахар ороогүй гэж байгаа. Хүүхэн байна. Танаа хоёр Үгээгээ бүлтээд харуулах юм. Үгүй зүгээр энийг нь үзье. Энэ юу юм? Наа чи нэстэ та жим барьж байгаа штэ. Жим барьж байгаа бүсгүүчүүдэд үнэхээр төхөрлөнө. Чаа үртэй. Чаа үртэй. Харгалуулдгүй. Уучлаарай мэд энэ яаж онгоох вэ? Оо. Тайнес. Оо, энэ чи хараа бүр бариултай. Тий, бариултай нэг зайлмг шиг Оо, юм шиг. нараа хөөрх юм би нараа. Оо ямар хөөрх юм. Яг энэ зураг шиг юм шүү. За тэгвэл шинэ жилийнхаа ширээ мөрөн дээр ингээд гоё тавьчвал гоё юм байна. Сахарын нэмэлт орцгүй учраас хүүхэд идэхэд зүгээр. Хэмж асуудалгүй. Окей. Гэтэ дандаа пив ууж л да. Red Zero, Cosset. За манай үзэгчид байна штэ. Манай гээ балетын явдаг гэж мэднэ. Англи хэлний дамжаанд хэдэн жил явж байна? Сэтгэлдэн бол нэг одоо 20 жил явцсан байгаа. Эхлээгүй л байгаа л да. Эхлээгүй. Тий. Зав хардггүй. Харин тий. Тэгээд спортын төрлөөс ийм сонирхол юу н байдаггүй өөртөө. Буудах сонирхолтой. Оо, буу юу. Тийш дээ. Ямар гоё. Бид нар Торнтод явж байгаа буудчихсан мэт. Тэгээ боожсэн. Тэгээ боожлоо. Буудсан. Би нөгөө тийм яг тийм буудах сонирхолтой ингээд одоо хүүхдүүдтэй аваад тоглоом газраар явна штэ. Тэгэхээр буудах юм дээр нь бол цуг буудалцаад байгаа байхгүй. Бараг өөрөө буудалцаад. Энийг хараа ингэж буудна миний хүүхдүүдтэй гэсэн мөртлөө өөрөө буудаад байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд нэг гоё чөлөө цагаараа буудах юмсан гэж бодох юм. Тэг зав гарахгүй юм да. За урлагийн төрлөөс гэх юм бол бүр түлхүү хичээлдэг нь яг балет штэ. Тий. Одоо балет чинь ийм үе шат гэж байх уу? Байхгүй балет чинь ер нь бол яг хуу дасгал штэ тий. Дасгал тийм болохоор хүн чинь нөгөө өдөр болгон жим фитнест ямар нэгэн дасгалд явдагтай л адилхан. Зүгээр л дасгалдаа л явж гин гэсэн үг. Мэдээж бол мэрэгжлийн балетчд бол бүр багасаа одоо хичээлээд бүр 30 хэд гараад тэтгэвртэй гардаг. Яг тэгэхээр айгүй хүнд спорт. Спорт биш одоо юу гэдэг нь те хүнд урлаг учраас. Тэгээ бид нар бол одоо хувь сонирхогч хүний журмаар явж байгаа хүмүүс бол ингээд өдөр болгон дасгал явж байгаатай л адилхан хичээл гэсэн. Ташлавг гэдэг одоо манай Монгол улсын одоо хамгийн нэртэй төртэй чадвартай авиаслаг тийм гайхалтай манай багш үүдээ эрэхтэй багш Ташлавг гэх юм бол одоо мэдэндээ урлагийнхан бүгдээрээ мэднэ. Тэр багшийнхаа удирдлаганд ор явдаг. Тэгэл одоо бас яг дандаа явж чадахгүй байна. Тэ амжихгүй байна. Өнөөдөр бол бас яагаад ч мэдэхгүй бүх хүмүүст л тийг санагдаж байгаа бах. Цаг хугацаа ингээд нэг зүгээр гүүгээд байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгэд нэг хүн ярьж исэн ингээд дээр үед ингээд яг юм нөгөө гэрийн тоон байгааз яг 12 гэхэд илүү хэд гэлээдээ яг ингэж голлдог байсан юм байна л та. Одоо болохоор ингээд тэр гэрэл 12-доо энд биш ийшээгээ заацсан байна гэлөө. Тэгэхээр дэлхий бас ингээд нэг жоохон арай хурдан эргээд ээж магадгүй ч гэлүүдээ юу гэлээ. Би нэг зүгээр сайн ойлгож бол сонсоогүй зүгээр ингээд бүдэг бодог ойлгоход ер нь бол бас дэлхийн хэмжээс бас одоо дээр үед яг ингэж голдог 12 цагт ингэж голдог байсан нар нэг жоохон ингэсэн байна ч гэдэг юм нэг тийм юм бас яриад байлаа шүү. Нэг одоо авдран дээр тусдаг байсан гэрэл сарны тусгал юм уу? Мэдгүй нэг гэр одоо авдран дээр тусдаг байсан гэрэл өөрчлөгдсөн байна. Хазаацсан байна тийм үү? Хазаацсан юм уу яац мэдгүй байна. Тэр одоо мэддэг хүмүүс нь л мэддэг. Балетаас юу огцсон юу орчоо. Дэлхийр яа тэгэхээр чи нөгөө нэг цаг хугацаа амжихгүй байгаад байна шүү дээ тий. Өнөөдөр нэгт өдөр гээл тэгэхэд чинь дахиад
дахиад нэгт өдөр айгүй хурдан болчиход байгаа юм шиг. Хүмүүстэй таарал ямар цаг хугацаа хурдан байна гэж. Харин тийм ээ. Байгаатай л энийг л одоо нэг аминдаа ярих гэж сайн яриалаа. Нэр бас тийм гэсэн шүү дээ. Айгу хурдан эргээд байгаа гэж би сонсоосон тийм. Тий харсан тий. Нарны тусгал дээр үеийнхээс арай өөрчлөгдсөн байна л гэдэг. Тэгээ хоног хугацаа айгу хурдан өнгөрөөд байна. Тийм аа үстэй. Тий. 30 гараад тийм үү 25-аас за 25-аас 30 хүртлээр би чинь 5 жил 25 таа юм шиг амьдарсан шүү дээ. Өөрийгөө ерөөсөө тэр 20 нас нэмжин гэж бодоогүй 26 27 28 29 30 хүртэл өөрийгөө 25 таа л гэж бодоодсон. Тэгээ 30-аас хойш энэ хоног хугацаа бүр амар хурдтай болсон. Тэгээ бүр ингээд юу ч хийж амжаагүй байж итэл ингээд нас хугацаа яваад ахлаар гэж ингэж эсвэл энэ яа тийм бол энэ оюун санаатай бас холбоотой гэж магадгүй тий. Магадгүй тий. Гэж би бол бодсон. Тэгвэл бүр байгалийн ертөнцийн юугаараа нэг ч бас өөрчлөгдөд байгаа юм тий. Ер нь нэг ном гарцсан байсан шүү дээ. 35 наснда эмэгтэй хүн дахин төрдөг гэдэг нэг ном гарцсан байсан шүү дээ. Тэрийг бол би тэр номыг зүгээр гарчгийг харчаад энэ айгу бас үндэслэлтэй байж магадгүй байна гэж зүгээр хувийнхаа зүгт бод. За тэгвэл эмэгтэй хүн 35 нас хүрээд ингээ юмыг яг бодтойгоор ойлгож эхэлдэг. Хүлээж авдаг нөгөө жоохон гинэн хөөхөн тийм цайлган тийм одоо хүүхдийн гин мөрөөдөлтөө биш 35 нас хүрсэн эмэгтэй хүн бол ингээд нэг амьдралыг яг ингээд жинхэнэ утгаар нь харж ойлгодог байсан учраас эмэгтэй хүн 35 наснда дахин төрдөг гэдэг тэр номыг бүтээжтэй гэж бас бодож байсан. Тэгээд бас тэрнтэй холбоотой байж магадгүй тийм. Би тэгтээ 40 наснда л дахин төрлөө. 40 наснда 35 дээр ойлгоогүй л байсан. Наадах чи бас нэг үг байгаа штэ. Жинхэнэ амьдрал 40 наснаас эхэлдэг гэж тийм. Тэгэхээр бас энэ чинь нөгөө олон зуун жилээрээ бас хүн төрлөختөн чинь яг энийг л туулаад эхэлсэн учраас тэр өгнүүд бас гарсан байх нь гэж бодоод байгаа. Тэгэхээр 40 нас бол хамгийн сайхан нас. Хамгийн гоё нас миний дөөс. Өдөр нас. орцсон штэ. Орцсон штэ. Андаа гэж яваад байгаа штэ. Дүүнер чи одоо Үе олцсон штэ. Үе олцсон штэ гэшээ. нөгөө нэг Тэгээ түрүүний нөгөө би нөгөө балет асуугаад идэг нь хүн хөгшрөх тусам юм булчингийн үйл ажиллагаа суларж идэг. Тэгээ хөгшрөх тусам булчингийн үйл ажиллагаагаа л чанартай байх хэрэгтэй байна л да. Ер нь бол энийг манай заан авахаас хэлсэн байхгүй юу? Дайлангуй эрэгтэй хүн 40-оос дээш гэлүү 50-аас дээш гэлүү юу лээ. Энийг л ингэж чанартай байлгаж булчингийн үйл ажиллагааг нэмэгдүүлж ийм ажиллагаатай байлгах хэрэгтэй. Ямар дэстэд хэрвээ тийхгүй гэх юм бол нөгөө 50-аас дээш болонгууд чи ирчүүдийн эрэгтэй даавар багасаад эхэлдэг гинэ. Багасаад эхлэхээр авгаа чанар руу ороод эхэлдэг гинэ. Нөгөө гэр бүлийн жижигхэн сажхан хэрүүл мэрүүл рүү орж мордог ч юм уу те. Ингээд ийм учраас энэ ирчүүд бол ерөнхийдөө энэ дээр заавал ач холбогдол өстэй идэм байна. Ингэжж нөгөө эр хүн эр чанар гэдэг юм автагддаг гинэ. Гэдэг шиг эмэгтэйч муу ялгаагүй бах гэж би бодож байгаа. Гэхдээ яг одоо бид нар чинь ингээд тасгалт яваад байна шүү дээ. Энэ би чинь өөрөө бас залуу байх боломжтой байгаад байгаа байхгүй юу? Биений насжилт гэдэг шүү дээ, тэ. Хэрвээ тэгэл одоо 20-та 30-та байж бие бас 50 настай хүн шиг болгочих болно. Өнөөдөр 50 хүрсэн байжж биенийхээ тэр хөгжлийг, биенийхээ насыг, биенийхээ эдис булчин шүрмсийг тэ 20-та 30-та хэмжээнд ингээд гоё аваад явах бас боломж байгаад байгаа юм байна гэж бодоод байгаа. Тийм учраас тэр биеийг аягүй гоё арчилж, биендээ шимтэй тэжээлтэй мөч тэр дасгалыг сайн хийж тэр өөхгүй байлгаж те тиймэрхүү л одоо юмнуудыг хүмүүс маань нэлээд их хэрэглээд байна гэж бодоод байгаа шүү дээ. Яасан мэдв? Тэгээд гэгийн бас нэг хөөрхөн байх нууц нь юу вэ? Одоо хүмүүс амар тэгэл айл 10 жилийн өмнө харахад л юм байсан. Яг одоо ч харахад яг өчигдөр харсан юм шиг л яг иймээрээ байгаадах юм ингээд ерөөсөө энэ урлагийнхан чи ингээд юм сонио хөгшөрдгүү гэд бас айгу тэгээд идэг. Тэгээ манай гейгийн бас нууц нь бас манай үзэж байгаа хүмүүс сонирн байж маа. Баярлалаа мэдээ гоё. Магтангаа асуусан. Ер нь яг энэ асуултыг асуудаг те хичээ одоо намайг жоохон байхад та яг ийм байсан бас жоохон тэгж харагдаж байна. Мэдээж бол тийм байх боломжгүй л дээ. Өөр л болсон байж таараа. Гэхдээ зүгээр хүний сэтгэлд ингэж бодогдоод гоо сайхны нууц чи юу вэ гэж айгүйх асуудаг. Надад тийм нууцлаад байх юм ерөөсөө байхгүй тусдаа. Харин тийм ээ мэдээд би өглөөс бол ингээл амар нүрээ арчлаа л те. Ингээл яг ийм юм сүмөнд ороод те. Яг ийм тусдаа ингээд зөвхөн гоо сайхандаа хэтэрхий тийм анхаардаггүй тал руугаа штэ бас. Зүгээр одоо миний өөрийн
энэ өнцгөөс харахад ер нь их хүн ингээд аятайхан харагдах бас байх ч ер сэтгэлтэй холбоотой юм гэж бодсон. Ерөөсөө хүн энэ сэтгэлдээ л их тийм гэгээлэг. За ер нь багцлаад хэлэх юм бол аль чадхаараа сайхан сэтгэлийг энэ зүрхэндээ үйлдвэрлэх хэрэгтэй. Мэдээж тех боломжгүй байхгүй аюу хэцүү. Монголын нөхцөлд ялангуяа ингээл сайхан сэтгэл гарангуудаа ашиглах, даврах тэрнийг буруугаар нь ашиглах, өөрлөө нь ашиглах, санаагүйгээр нь хэрэглэх энтергээд ийм боломж бол яг энэ нийгэмд болон одоо яг хэрэглэхэд маш хэцүү байгаа. Гэхдээ яг энийг бүр тэхээс тех гэж барих ёстой. Сэтгэлдээ тэр сайхан сэтгэлийг алдахгүйгээр, булингартуулахгүйгээр, хүнд алдахгүйгээр тэрнийг ингээд нөгөө эцсийнхэн амин судас, амин гол гэдэг шиг ингэж атгаж авч энэ нийгмээс одоо авч үлдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэх юм бол яг тэр бол аюу хэцүү байхгүй юу? Тэгээд яг тэрнийг ингээд суралцаад, тэр сайхан сэтгэлд суралцаад, тэрнийг алдахгүй байгаад, тэрнийг хөгжүүлэх гээд тэгээд тэрнээс таашаалыг мэдрээд эхлэхийн цагт хүн ингээд ийм амар амгалантай болоод тэгэхээр ингээд нэг гоё стресстгүй залуу харагдах. Тэрвэрээ хүний энэ дотоод эрчим хүч бас ингээд коллегенэр одоо бид нар бол нэг коллега ингээл гоо сайхны гаднаасаа тижэл аваад байгаа шиг тэр зүрхнээс тэр тижэлийг өөрөө ялгаруулж авах тийм эрдмийг сурчих юм бол хүн бас ингээд нэг мэдээж зам ёсоор хөгшөрөх нь тодорхой. Гэхдээ бас арай боломжийн гайгүй одоо харагдах тийм биений боломжтой эрүүл байж байгаа. Тэгэл ингээд болчихж байгаа байхгүй. Тэгээ тэгж хариулдаг болсон. Тэгээ дотроосоо эрүүл байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ нэг гоё маш их юм хоолны дэглэн барьсан юм гэж. Эсрэгээр нь ойлгох юм байна те. Хоолыг амар баясаа иддэг манай ч. Тэгсэн ирнэ л ингээд гоёор байгаад байхгүй. Тэр дундаас бүр шим тижилээд үгээд жишээ дээ нөө. Тэр хоолн дээр бол нөгөө би бас та нарт хэлдэг штэ те. Гэрлээгч бас ер нь бол ингээд идэх юм аа. Гэхдээ ингээд нэг юм таргалахгүй маа гэдэг хүмүүс байдаг. Тэгээ би тэрийг бас өөрөө сая судалт одоо ингээд ойлгох авсан л та уламжлалт ангаах ухаан гэж одоо хүний бие физиологийг тэр чигт нь мэддэг. Тэгээ ерөөсө хийн судал одоо тэрнээс л болж бүх өвчин үүсдэг. Тэр олон хийнүүд дундаас хүн ямар онцлогтой вэ гэдэг юм байна. Тэр нь болохоор би болохоор юм ходоодны гал ихтэй тийм хийтэй хүн юм байна л да. Тэгэхээр нөгөө ямар ч хоолыг идсэн ингээд шууд шатаагаад боловсруулад ингээд түгээчдэг. Ходоодондоо гал ихтэй гэж байна. Хийн ходоодтой ч гэдэм үү те мэдхгүй тэр уламжлалт бадгана гэдэг шиг тэр хүний тэр биений онцлог нь өөрөө тийм юм байна. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс тэгдэг штэ ингээд зарим нь ингээл ийм сүйтэй цай ууж чаддгүй юм байдаг те. Хэд зарим нь сүйтэй цайг уул таргална ихэд зарим нь бол уух тусмаа ядаргаа нарилаад байдаг хүн байдаг. Бол тэр нөгөө хийн тэр төрлөөсөө ахуулаад тэр бие нь тэр сүг шингээхгүй шингээдэг хүлээж авдаг. Жишээлбэл би бол ногоон цай ууж чаддгүй. Би ногоон цай уух юм бол ингээд шууд дотор мухаараад бөөлж хүлээж авахгүй. Тий. Тэгэхээр тэр чинь хүн хүний онцлог байт юм байна. Тийм учраас хүмүүс нийтээрээ тим юм сайн, тим юм муу гэхээсээ илүү өөрийнхөө биеийг шинжилүүлээд за миний бие ийм онцлогтой юм байна. Тэгвэл надад энэ тохирох юм байна. Энэ тохирохгүй юм байна гэдгийг мэдчих юм бол болно. Тэгэхгүй ингээд нөгөө нийтээрээ одоо миний хэлэх гээд ам гурил муу гэж ингэчлээ шүү дээ тий. Үгүй байхгүй тэр гурил гэдэг чинь бидний энэ арсыг махыг тижээд идэг бас энэ ферментүүд байж байгаа шүү дээ. Тэрнийг нь зохицуулахын тулд за зарим нь одоо мах мууч гэдэг юм уу юу гэдэг. Гэтэл мах муу гэж ингэх юм бол Монголд мах идэхгүй л үгчин тийм ээ. Ногоо идэл сэрүүн чанартай болоод будаа идэл нөгөө дээр үеийн хөгшчүүд маань сэрүүдэн гэдэг штэ. Тийм өвчтэй болно. Тийм учраас яг энэ уламжлалт ангаах ухааныг аягүй судлах хэрэгтэй юм байлээ. Өвлийн цагт юу идэх юм? Зуны цагт юу идэх юм? Ер нь би өөрөө юу идвэл зохирох юм? Тэгэхгүй хүмүүсийг дуурайгаад нэг юм дорох юм бол нэг юм муудна те одоо би жишээлбэл шашны хичээл орлоо. Гурил муул гэж тэгчих юм бол шашны цаг. Гурил муул гэж тэгчих юм бол би одоо гурилын нэг хэрэгцээгүй болж байгаа л нэг 10 жилийн дараа нэг юм муудаал одоо тэр нь өвчин болох магадaltaй болох нь шүү дээ. Кофе бас сэрүүн чанартай юм бэл. Тийм. Тийм бэл. Хэдий халуунаар нь уугаад ингэдэг байсан ч гэсэн энэ чинь өөрөө сэрүүн чанартай ордог. Тэгээд хүний хийдүүлдэг юм бэл. Тийм шүү дээ. Тэгээ гол нь юу энэ хоол хэрглэж байгаа хоол хүнсээ ер нь яг л тэнцвэртэй л гоё
Тий өөртөө. Монгол хүн гэдэг бол зайлшгүй Монгол одоо энэ нутагт төрж өссөн Монгол хүн бол энэ уламжлалт ангаах ухаан гэдэг саяны ярьсан тийм энэтэй бол зайлшгүй холбоотой байгаа байхгүй юу. Гадны орны гадны хүмүүс одоо тийм долоомааштай цаймаа өгөөд эдгээр чинь үйлчлэхгүй шүү дээ. Тийм энэ чинь бие организм цаанаасаа оршин байгаа газартайгаа холбоотой байгаа учраас бид нар зайлшгүй энэ өндөрлөг дэнж газар дээр амьдарч байгаа учраас энийг бол зайлшгүй судлах хэрэгтэй юм байна бас. Тэгээ би нөгөө нэг кофе хараар нууж чаддгүй таяр мэдэн шүү дээ тий. Яагаад тэгэхээр кофе өөрөө маш сэрүүн чанартай. Тэгээ сэрүүн чанар гэдэг чинь юу гэж байвал өөрөө гашуун амттай. Гашуун амттай учраас сэрүүдүүлдэг. Сэрүүдэхээрээ хүний хий хөдөлдөг. Хий хөдлөхөөрөө толгойд үүрэх чих шуугах те гээл ингээд эхэлдэг байхгүй. Тийм учраас ерөөсөө би бол кофег хараар нууж чаддгүй дандаа сүүтэй. Сүүгээр тэр гашуун чанарыг дарж сэрүүн мөн чанарыг өөрчилж тэгж ууж байгаа байхгүй. Нарийн өвчтэй юм байна шүү дээ. Тэгээд одоо нөгөө хүмүүс зарим хүмүүс бол хараар нь луудаг сүүтэй ууж чаддгүй гэдэг хүмүүсээ тэр чинь бас тэр хүний биед нь тохироод байгаа. Магадгүй тэр хүний дотоод одоо өөрт нь тийм сэрүүн чанар биш бадган чанартай байж болно те гэдэг шиг юм байна л та ер нь. Тэгээ энэ сэрүүн чанартай бадган чанартай ч гэдэг юм одоо энэ хүмүүсийн биений онцлогуд бас ондоо идэм билээ шүү дээ. Биений хэлбэр галбраасаа хүртэл ингээд харагддаг юм байт юм билээ. Гурал одоо ингээ 3 өөр чанар сууж байгаа шүү дээ. 3 өөр чанартай тий. Тэгээ анх ер нь яг хэдэн наснасаа эхлээд ер нь өөрийгөө ингээд жүжигчин болно гэж та бодож ирсэн үү? Ер нь жүжигчин болоогүй байсан бол та ямар мэрэгчлээ байх байсан бэ? Яаж сонгосон? Жүжигчин болно гэж юусаа бодож байгаагүй. Бид нар бол одоо ингээд харьцангуй нийгэм хөгжөөд дэлхийн манч галбаалчлагдаа те мэдээллийн 90 100 болцсон энэ үед бол хүүхдүүдээ бид нар багаас нь юунд өгөх яах вэ гэвэл хитрхи анхаардаг байлаа шүү дээ. Бидний жоох үед нэх хүүхдээ ийм болгоё гэх тийм хүмүүжил байгаачгүй осолдохгүй л эрүүл амьд л байж ивэл тэгэл ингээл аандаа өөрөө болцдог байсан юм цаг үе. Тэгээ тийм болохоор би бол багада хизээж тийм жүжигчин болно гэж мөрөөд надад би ер нь бага насныг сандгүй. Нэг сандгүй шүү дээ. Айгу сонио. Яа тэгэхээр шүү дээ. Айгу тийм 90 он гэдэг чи одоо Монгол улсад яг ямар үе байсан бэ те дангуун дээр давснаас өөр зүйлгүй эрдэмтэн мэрэгдэн 8-ачин болоод те ингээл яг ийм цаг үед яг 1-р ангид орж исэн. 1-р ангид анх ороход л намайг шокруулсан нөгөө уйгурчин монгол хүчээр оруулсан байхгүй юу? Тэгээд уйгурчин монгол хүчээр яг А үсэг, тоо, физик гинэ бүх хичээлээ уйгурчин монгол хүчээр ингээд үзчихдэг. Гэртээ очихоор ингээд телевизээр нь кирилл үсэг гараад идэг. Тэгээ ингээ ойлгодгоо те нэгээс 5 дугаар анги хүртэлх бүх хичээлийг тим хичээлээр үзчихээ гэрт очихлоор хүмүүс нэг өөр байсан. За ингээд нэг тэрнийг ойлгох гээд нэг 5 дугаар анги хүртлээ ингээд орчиж байгаа. Тэгээ 5-аас хойш гинт кирилл болоод эхэлчихэж байгаа. Гинт кирилл болсон чинь нөгөө тэг чинь би хар аргаараа сурцсан байж байгаа байхгүй юу? 5 дугаар анги хүртлээ өөрөө ингээд уншдаг болцсон, өөрөө ингээд бичдэг болцсон. Яахаа орчин тийм байгаа юм чинь. Тэгээд 5 дугаар ангидаа орчоод удаагүй байж тал гэвгэнт орос хэл ороод эхэлсэн. Орос хэл ороод тэгэл үжаад англи хэл ороод тэгэл үжаад ингээд 5 дугаар ангиас хойш би дандаа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог охин байсан байхгүй юу. Тэгээд урлагийн үзлэгт орохоор хичээл чөлөөлдөг. Тэгээд тэр нь айгүй гоё байсан. Тэгээд хичээлээс чөлөөлдөг те. Тэгээд яг эд математикийн суур те, геометри, физикийн суур орох тэр цаг дээр би суугаагүй байхгүй юу. Тэгээ яг уу миний ирээдүй одоо те яг ямар мэрэгжилтэй болох нь тодорхойгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээ дандаа урлагийн үзлэгээр явсаар хагаад. Тэгээ нэг мэдсэн чинь 8 дугаар анги төгсөх болохоор нөө шигшдэг байсан шүү дээ. 9 дугаар ангид улаан шугамаас дээш орох хэрэгтэй. Тэнгүүд амьдралдаа анхудаа хичээлдээ бэлдэж эхэлсэн л те. Ерөнхийдөө 9 дэх тэнцэхэнд бол орохгүй те болохгүй. Тийм учраас одоо маш их хичээлдээ бэлдээд 9 дугаар ангид ороод ингээ бүх хичээлээ 4 одоо тэр үед чинь 2 3 4 5 л байсан. 100 оноо гэж байдаг байсан. Гэдэг нь 2-ын тоо те. Дундхан гэвэл 3 гэдэг нь 3. За нэг онц бишээ. Гэхдээ яг хуу сайн гэвэл 4. Үнэхээр онц гэвэл 5 оноо. Тэгээ миний зорилго бол за ер нь 4 л авах те.
нэг тийм амар онц монц сорих сонирхолгүй. Тэгээд бүгднгийн дөрв болгоод 9 дугаар ангидаа тэнцээд ороод ирсэн. Нэг мэдсэн чи 10 дугаар ангиа төгсөх болоод ингээд би яг ямар сургуульд орох вэ гэдгийгсэн чинь бодоод эхэлсэн чинь яг тийм гоцгойд тийм хичээл байхгүй. Гоцолсон юм нь гэвэл 10 дугаар ангийн урлагийн үзлэг ороход энэ гэрлэгийн тайлан тоглолтоо гэж хэлсэн байхгүй юу? 10 дугаар урлагийн үзлэгээр энэ гэрэл цэцгийн тайлан тоглолт байна. 10-ийн урлагийн үзлэг гээл дуучин гэрэл цэцэг, жүжигчин гэрэл цэцэг, шүлэг уншин гэрэл цэцэг, бүжиглэн гээл ингээд те. Тэгээд ийм байсан чинь 10 дугаар ангийн урлагийн үзлэгээ бэлтжсэн чинь танаа ангийн хин хорлоо баяраа хоёр бэлтжсэн. Тэгээ баяраа хорлоо хэн блэ? Хорлоо гэж юм байхгүй. Хорлоо биш хорвоо. Хорвоо баяраа хоёр манай ангийн бэлтжсэн аахгүй. Тэгээд надад хорвоо баяраа хоёр миний дөө чи ингээд соёл урлагийн сургууль гээд байдаг юм аа. Чи тэрэнд ингээд шалгалт өгвөл яасан юм бэ гингүүд нь тэгшийн тулд яах хэвээр ингүүд хүүхдийн ордонд орох хэвээр болоод тэгээд 10 дугаар ангида хүүхдийн ордонд одоо амар заяа багшийнхаа анхныхын шавь нь болоод тэгээ хүүхдийн ордонд ороод амар заяа багш маань одоо манай лаа багшийг дуудаж ирээд миний одоо энэ цор анхны ганц шавь маань байна. Тэгээд энэ шавийг багш та нэг болгоогоод өгөөч ээ, үзээд өгөөч ээ, шалгах тэнцэх нү гэд. Тэгээд лаа багш бүр зорж ирээд амар заяа багшийн одоо урилгаар тий. Тэгээ би чи ганцаархнаа өөрийгөө ингээд лаа багштай шалгуулад тэгээд багш маань одоо тэ амар заяа багшийн л одоо гуйлт хүсэлт байгаа шүү дээ. Миний анхны шав гэд. Тэгээд лаа багш ангид ороход лаа багш намайг чи жүжигчнээ ангид ороод хэрэггүй те. Найруулагч ангид би авнаа. Жүжигчин найруулагч хослсон тийм байсан. Тийм. Тэрнээс одоо манай энэ бархуу энтрийн анги чинь дан жүжигчин анги байсан. Тэгээ азтаа нь би бас найруулагч ангид орсон байхгүй. Ингээл би амьдралын ирэхээр жүжигчин болцсон. Тэгээд жүжигчин болцсон. Тэгээд энэ мэрэгжилдээ үнэхээр одоо үнэлдэг бүр одоо хүн ингээл өөрийнхөө мэрэгжлийг магтмаар ямар ч хүн магтмаар байгаа шүү дээ. Зөвхөн мэдээж бол үнэхээр үнцэнтэй мэрэгжил бол багш хүн гэж боддог. Тэр хүний хүүхдэд одоо заагаад өгчхий, сургаад өгчхий гэдэг одоо цэнхүү хүсэл гэдэг чинь хүн болгонд байхгүй шүү дээ. Өөрийнхөө л хүүхдийг сургаж ивэл бусдын хүүхд хамаагүй үстэй. Тэгэхэд одоо багш хүмүүс чинь тийм байдаг учраас мөн бас эмч хүмүүс чинь энэ нэг хүнийг нэг эдгэж хинсэн гэдэг ийм сайхан цэнхүү ирмэлцэл энэ багш эмч хоёр гэдэг хүн дээр одоо бусад бүх мэрэгчлэлээр байдаггүй онцлог байдаг учраас энэ хоёр мэрэгчлэр сурж ажиллаж байгаа энэ хүмүүсийг бол одоо бүр мандан бадрааж тэр цалин малинг нь бол одоо хангалттай өгөөсэй гэж би боддог. Би бол энийг бол урайлдаг. Үнд суур байхгүй юу? Одоо бүх мэрэгжил гоё. Гэхдээ өөрийнхөө л одоо ээж аав өөрийнхөө л ах дүүсийг эдгээсэй гэж бодохоос хар хамаагүй хүнийг энэ хүнийг эдгэж хинсэн гэж бодох сэтгэл байх уу хүнд те. Энэ заагаад өчхий гэдэг энэ сэтгэл багш эмч хоёрт байдаг учраас энэ хоёр мэрэгжлийг энэ хоёр одоо болгосон хүчин одоо сайхан анхаарч авч үзээсэй. Эдрийг маань бити зовоогоосоо те жагсдал нь бити ингэж үүл тамын идээсэй гэж би бас боддөг юм аа. Жохо нэмсэн шүгэлээ те. Тэгээд одоо нэг хүүхэд чихрээр хурж байгаа юм шиг бити байгаасай гэж би манай гэрээр дүүрэн багш нар байгаа юм чинь. Эдрийнхээ талд орно шүү дээ. Тийм шүү дээ. Надад бол тийм багш магш хүн бол нэг байхгүй. Гэхдээ би бол энийг бол өөрөө бол хувьдаа ингэж боддог. Тэгээд үүний дараагаар бол миний жүжигчин мэрэгжил энэ бол үнэхээр гайхамшигтай мэрэгжил гэж би боддог. Яагаад гэвэл жүжигчин хүн байснаар одоо бас дуучин гоё те хүний ингээд зүрх сэтгэлд юу бодогдоод байгааг ингээд өөрийнхөө хоолоогоор гаргаж байгаа учраас одоо эмч хүн бол ингээд за таны энэ уушиг өвдсөн байна, таны энэ өвдсөн байна гэж ингээд хэлж чинь. Жүжигчин хүн яадаг вэ гэвэл хүний ингээд сэтгэл өвдсөн байдаг байхгүй те. Сэтгэл гэдэг чинь зүрх гэдэг чинь тусдаа өвдсөн байд. За та энэ дэр ганцаардсан байх шүү. Та энэ дэр харуулсан байх шүү. Та энийг ээжигээ санаад битгэрж байгаа юм байх шүү. Та аавыгаа санаад үргэлж өмөлцдөг юм байх шүү гэдэг энэ зүрх сэтгэлийн одоо эмчилгээг жүжигчд хийдэг. Жүжигчд өөрсдийнхөө бие сэтгэлээр гаргаж тэрийг жүжиглэж тоглоход үзэж байгаа хүн яг тэр мэдрэмжийг адилхан аваад хуваалцаад тайвширдаг учраас энэ болоос одоо үнэхээр гайхамшигтай мэрэгжил гэж боддог. Тэгээд би бол яг ийм жүжигчин болох хувь тавилантай юм байна гэж бодсон. Яг тэгвэл би 2 хүүхэдтэй болцоод ер нь яг мэрэгжлийн хаяа гэж бодсон аахгүй юу. За хангалттай.
Одоо болоо. Одоо үүнээс цааших амьдралыг би үр хүүхдийнхаа төлөө л одоо амьсгалаа хураатал одоо зориулъя гэж бодсон чинь амьдрал нь бол намайг тэгүүлээгүй. Зүгээр өстө нөгөө ажиллаа хийчи гэдэг шиг одоо амбаартаад гаргасан гэхүү дээ. Тэгэл за би ер нь бол энэ одоо тэ жүжигчин гэдэг мэрэгжлийг хийх ёстой хүн юм байна. Энийг бол одоо хүнд ямар насанд ямар одоо цаг үед энэ цаг үед одоо хэрэгтэй юм те хүн хөгшөрөхөд одоо юу туулах юм, юуг хүн мэдрэх юм, хүн 40 наснда юуг мэдрэх юм, 20 наснда юу гэж бодох юм, хүн 50 наснда яах юм те энэ болгоныг шат дараалтаагаар нь энэ уран бүтээлээрээ хүргэж хүмүүсийн зүрх сэтгэлдээ ингэж ажиллах ийм үүрэгтэй л төрсөн юм байна да гэж бодсон доо. Ирсэн байна да. Өөр надад гаргалгаа байхгүй байсан юм байна. Би жүжигчин л болох хэрэгтэй байжтэй л гэж бодсон. Арай их ярьсан уу гайгүй юу? Сургалт аваад сууж байгаа юм. Ихэ шашрыг орсон. Одоо сэтгэл зүйн ороод. За юм гоё. Хоолой. За баярлаа. Манай ямар нэртэй ивент хоолих вэ? 100 шуха тий. За трипл ивент хоолдоо баярлаа. Ингээд ярихад нөгөө дуу муу цуурайтахгүй тийм акустик юуны хувьд сайтай байгаа. Тий. Шингээлтэй хувьд сайтай, хоолны хувьд амттай гоё юм байна. Яг энэ 100 ширж байна. Минийх арай ирээгүй байгаа учраас би асууя. За бид нар одоо өдний хүртэл ингээд маш олон жил ингээд хамтдаа явлаа. Тэгээд ер нь бид нар ар гэрүүдийг хүртэл аягүй сайн мэднэ. Хүмүүс мэдгүй шүү дээ. Ер нь бол одоо манай Чукагийн аавыг хүртэл аваа гэж хэлдэг байсан тий. Манай аав чинь намайг ойдон байхад бурхан болсон шүү дээ. Гэдэг шиг манай гээгийн ээж хоёр бас үнэхээр мундаг гоё хүмүүс байсан. Олон жил бид нар яг үнэхээр Манай ээж хоол хийдэг. Үнэхээр мундаг хоолтой. Тэгээд би тэр нөгөө нэг танаа ээж хоёр чинь нөгөө нэг дарсан байцаанд амар дохтой байсан. Тий. Гоё. Нэхэж яваад авдаг байсан шүү дээ. Тий. Тэгээд энэ ээж аавын талаар бас жоохон яриасаа гэж хүсэж. Манай төрсөн аав алтан гэрэл гэдэг хүн бол намайг 6 дугаар ангид байхад билүүл өнгөрсөн. Тэгээд манай ээж араас нь Баасан жав гэдэг хүнтэй хамт амьдарсан. Тэр хүн бол нөгөө манай ээж чинь аавынхаа одоо нөхрийнхөө өвөр дээр нөгөө эрхлээд өссөн тийм эрх гүнж гэдэг шиг амтан байсан байхгүй юу. Тэгээд нөгөө хизээч юм юмд санаа зовж амьдарч үзээгүй баг ингээд нэг юм охин шиг эрхлээд ижидэг тийм манай ээж тийм байсан аахгүй ингээл уйл тэгээ манай ээж аав хоёр бидрийг жоохон байхад хизээч бидний нүдэн дээр хэрэлдэж уралдаж тийм муу юм үзүүлж байгаагүй тэгээд дандаа тийм бие биенээ хайрлсан манай аав алтан гэрэл аав манай ээжийг миний охин гэж дууддаг тэгэл тэр хоёр маань дандаа хамт ингэж хайрын тухай дуудулдаг ах дүүсээрээ ямар сайхан хосуудаар нь гайхаж биширдэг тийм сайхан гэр бүлээсэн тэгээд манай аав чинь нөгөө идж байгаа хоолноосоо ээж дандаа амсуулах хэрэгтэй байна л да. Тэгээ нэг өдөр нөгөө амсуулаагүй идсэн чи ээж маань уйлж муулаа те. Хариг болцсон чи надаа хоолноосоо өгсөнгөө хинийгээ ботсон гэдэг. Өө миний охин мамаа гэдэг. Ийм байсан чинь нөгөө гинт нөгөө хүн байхгүй болчингууд нөгөө 5 хүүхэдтэй байсан. Тэр 90-ад оны хүнд цаг үед бол манай одоо хойдоо Баасан жав гэдэг хүн бидрийг өсгсөн. Тэгээд их тийм ачтай буянтай одоо их тийм сэргэлэн цовоо тийм тэгээд алиа гошин амар гошин те тэгээд нөгөө өөрөө бас тийм бурайд би ч нэрэ бурайд би ч нэрэ дорно байх юм байна тэгээд их ажилсан байдаг нөгөө дорнотын хүмүүс өөрсдөө байцаагаа дарддаг нөгөө мэдэн шүү дээ зойрыг онгойлгохоор зөнд тэр шиг тийм гой ажил хийдэг тэгээд манай тэр Баасан жав бид надад айгүй гоё үг хэл бид айгүй гоё сургаал хэлчихсэн аахгүй миний хүүхдүүд ингээд хүн юу ч гэсэн дандаа баярлаа гэж байгаарэ. За тэгээ төрүүлээд боссон нэг нь дараагийнхаа хүн заавал юмаа үлдээж байгаарэ. Гэт нэг иймэрхүү гоё юмнууд сургадаг байсан. Тэгээ манай ээж бол энэ яг би бол өөрийнхөө ээжийг тийм амьд бурхан гэж боддог. Одоо л үн цэнийг мэдэж байгаа. Хүн бол ингээд нөгөө ээжтэйгээ байхдаа мэддэггүй байхгүй юу? Тэ? Оо ээж та ажилтай байна. Стон нэрэмэрэ гэл тэ. Тэгээд ээж маань 22 оны 10 сард өнгөрсөн. Тэгээд тэгэхэд би ингээд ийм дээвэргүй байшинд амьдарсан. Гівгэнт. Ингээл нар гарвал шууд шараал цас аруул шууд daarаал салхи гарвал хийсгээл те тэгэл бороо оруул нороол те тийм амир
муухай амьдрал надад санагдсан. Тийм учраас хүний ээж гэдэг бол амьд бурхан юм байна. Тэр бол угаасаа ингээд хүүхдүүдээ ингээд зүгээр өөрөө сэтгэлдээ бүгдийг ингээд ийм байшин шиг, гэр шиг ингээд хамгаалж яадаг. Нөгөө хүмүүс ингээд нөгөө цочиж айхаараа ээжээ гэлдэгдэг штэ тий. Тэр чинь учиртай юм лээ. Тэр ээж бол ингээд өстой нэрэ миний хүү охин те юу тохиолдох юм ингээд шүүрэл авд юм байна л да. Би тэрийг холдуулж байдаг тий. би тэрийг ээжгүй болцохоор ойлгосон. Би ээжтэй байсан тул та тий. Үнэн додгор амьдэрсэн юм биш үү? Үнэн саагүй амьдэрсэн юм биш үү? Ээж минь те миний ээж баян тансаг маа гэж хизээч өгөхөөр тийм хүн байгаагүй ч гэлээ гэсэн намайг бол охиныгоо бол энэ зүгээр дулаахан ийм гоё гэрт зүгээр л өдий зэрэгтэй амьдруулсан ийм хүн байсан юм байна шүү дээ. Тэгэл би ээжгүй болчоод хорвоо хатууг ямар их нүмер нүүлээ тий ойлгож байгаа юм те ээж хүн гэдэг чинь зүгээр л тэр нөгөө бид нар яагаад зүгээр ээжээ гэж ингэж уулга алддгийн учрыг ойлгосон. Тэгээ манай ээж надад айгу гоё үг хэлчихсэн аахгүй юу. Ээжээ би ингээд одоо охин нь те том болчлоо таны гоё гадагшаа аваад явъя. Гоё ингээд одоо те чадлаараа гоё мөнгө өгье. Миний ээж яамаар байна гэхээр манай ээж айгу тийм онцлогтой хүн байсан. Хамгийн гоё үг нь манай ээж. Миний охин ээжийнхаа идлээгүү идэлж ээжийнхаа үзээгүүг үзэж ээжийнхаа жаргаагүйгээр жаргаж яваараа гэж хэлчихсэн аахгүй юу. Тэгээд тухайн үед бол ээж та тэнэг штэ те хүн та ингэ хачин өөдөөснөө сонин юм яриад гүй би таныг аваад авъя гэхээр гүг ээж нь яг юм уу тэрийгээ тэгчих юм уу гүй ээж маа гэдэг инкэр гүй ээж нь яг юм уу тэр дүүгээ тэгчих юм уу гэл ингэдэг тэгэхээр нь би уурлал те ээж ингээд намайг одоо үнэлдэггүй намайг ингэхлээр тоодгүй гэл ингээл боддог байсан тэгэхэд өөрөө ээж болохоор ойлгож байгаа өөрөө ээжгүй болохоор бүр ойлгож байгаа байхгүй юу бодоод байгаа юу зориод байгаа тэгээд манай ээж нөгөө 9 дугаар цэцэрлэгийн тогооч байсан тэгээд үгүй тэр цэцэрлэг тэгээд нөгөө би нөгөө соёл урлагийн сургуульд байдаг байсан тэгээд тухайн үеийн багш нар тухайн үеийн захирлууд нь тухайн үеийн одоо урнаа ихч эрдэ ах гээд одоо миний амьдрал зөндөө тусалж байсан гайхамшигтай тийм хүмүүс ямар гоё хүн чанартай, мөн чанартай, хүнээрээ үнэртдэг тийм байсан цаг үе. Тэгэл өстө ээжийнхаа цэцэрлэг дээр очиод ээжийнхаа хоолыг идэл ээжээ гэж ээжээрээ амьсаа угаалгал тэгэл тэндээ ирэхлээл соёл урлагийн сургууль завж зүдрэхгүй би төгсөж байлаа те. Тэгээд тэгэнгүүт манай нөгөө ээж маань нөгөө тэтгүрт гараад ингээ байхгүй. Ээж чинь хоол ингээд байхгүй өөрчлөгдсөн чинь гоё биш байх шүү гэдэг үг сонсоол те. Тэгэл манай маскын тоглолтын дээр амар гоё хоолоо хийгээд ирдэг те. Тийм байсан тэгэл одоо ээжигээ үе их санана. Би ч н одоо энэ шашинд ордогч ер нь их л ээжигээ бодож орсон. Ер нь одоо тэгээ айгүй сонин. Би энэ шашинд бас хүн чинь хар мухраар орохгүй штэ. Ер нь бол тэр чинь өөрт мэдрэгдсэн учраас үний юм байна гэж орж байгаа штэ. Би тэгээд нөгөө ээж маань өнгөрөх болонгууд би тэгдэгс ахгүй ээж та одоо ингээд нован дээр их л тоолоорой гэдэгс ахгүй. Тэгэл ээж нь одоо босгүй юм байна те гэд. Тэгээд гисэн чинь манай ээж өөрөө их тийм нөгөө өнчин өссөн баггүй юу. Дээрийн хүмүүс чинь тийм хэцүү амьдрал туулсан. Тэгээд аав ээжгүй нэг цэрэн багам гээд манай эмээ дээр өвчилж аваад ирсэн тийм хүн юм. Тэгээд ээж маань зөндөө л их зовлон үзэхтэй ингээл бид нар жоохон бахт ярьдаг гэсэн аахгүй юу. За ингээл хүүхдүүд минь хүн нэрээ ингээл ертөнцийн мөнх усыг үзэл явах юм бол та гэл ингэж л чарлдгүү ингэж одоо хорвоод хорогдож ингэж л тэмцэж ингэж явмааргүй юм биш үү. Үлдсэн үр хүүхдээ ч зовоохын нэмэр гэдэг байсан юм. Тэгээд тоогоогүй. Мартцсан байсан. Тэгэд ээжийнхаа сүүлийн амьсгалыг хураахад би ээжтэй ингээл ямар та одоо ингээд үхий шүү гэж хэлэхгүй шүү дээ. Ээжээ та ногоон дээр ихэд л аврал одуулаарай гэл нэг ирэх өгцөн ингээ байж байгаа л ээж нь ингээд босгүй юм байна те гэл над руу хамгийн томнуудаа ингээл эргэлдүүлэл тэгжсэн. Тэгтэн ингээд нөгөө яг амьсгал хураах болж байгаа байхгүй юу. Тэгэхэд ээж маань ингээд яг ингээл нөгөө тусал ингээл тог гэдгийг сонсогдоол өөрөө ээж маань ингээл гөлөөгөөл ингээд те ямар ч хөдөлгөөнгүй хитэн цаг хөвтөж байгаа штэ. Тэгэд энэ тэр хүнд ингээд ямар ч тэнхэл байхгүй болсон байгааг би мэдэж байгаа. Тэгэхэд ээж хамгийн сүүлийн амьсгалаа хураахта нүдэ хэнсэн штэ. За би яг яваа. Үгүй. Их хүн
голынхаа амьсгалыг хураахад хүүхдүүдтэй боддог гэж үн юм бэл. Тэр хүүхдүүдэд айлахгүй гэж байгаа байхгүй. Ингэж мингэж өгөхгүй гэж байгаа байхгүй. Зүгээр ингээд унтж байгаа юм шиг л. Тэгээ тэр нүдээ ингэж аних ямар ээжд одоо тэнхээ шаардсан болоо. Бүр ингэж хөдлөгчгүй байгаа нүд нь хамгийн сүүлийн амьсгаагаа авахтаа ээж. За би ингээд явж байгаа юм байна гингүүтэй. Ингэж авдаг гэсэн. Ингээд авангуудаа нөгөө хүүхдүүдэд айлахгүйгээд ингээд нүдээ ингэж анж байгаа байхгүй юу. Тэгэхэд их хүний гол тасартлаа хүүхдүүдэд боддог гэдгийг би ээжээс харсан. Үнэхээр тэгт юм билээ. Миний ээж бүр ингээд тэгээ ингээ харахад унтж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэл би энэ хорвоог ээжийнхаа үлгэр дуурайллаар үргэлжлүүлж байгаа. Ээж аав хоёр маань үнэхээр гоё гэр бүл байсан учраас би одоо хүртэл хүүхдүүдийнхаа дэргэд суур хүмүүжил чинь ер нь багасаа тэгээд хаана өснөөсөө мэдэгдсэн юм байна шүү дээ. Тэгээ тийм гэр бүлд ийм сайхан зөв хүн болж өссөндөө зөв сайхан сэтгэлтэй болсондоо энэ миний ээжээ өгдөл гэж боддог. Тийм учраас би ээжигээ амьдсан бурхан байжээ гэдгийг өгсөн хонил мэдчихэж байгаа байхгүй хатуухан хэлвэл. Тийм учраас хүний ээж болгон их хүн байна гэдэг бол одоо хамгийн гоё зүйл тэр дундаа одоо ээж болж эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол одоо их гайхамшигтай юм байна гэдгийг ер нь бол одоо их ойлгосон гэх юм уу да. Ер нь гэхдээ манай гэрлийн хувьд хүнийг их боддог. Өөр бусад хүмүүсийг гэсэн үг. Өөрийгөө биш те өөр бусад хүмүүсийг. Манай ээжийн сургаалх. Тийм. Тэгэхээр энэ яалчгүй саний яриагаар л ээжээсээ л авсан. Зан чанар юм байна гэж би хүлээж авч जैन. Тэгээд манай хүүхдэд хүртэл хаасан дэнжин мянгад очиад хүүхдийн баяраар бэлэг мэлэг өгөө явчихсан байхгүй амар хөөрхөө. Би одоо л сандаж тэрийг. Тэ яхад энэ багасаа л тийм. Тэгэхээр энэ яалчгүй тэр мундаг ээжийн өгөгдөл байна. Ээжийн тэр зан чанар байна. Өвлөгдөж ирсэн байна. Энэ бол дандаа хүнд байх ёстой чанар. Тэ энийг бол гэхдээ хүмүүс тэгж байж чаддгүй хүмүүс өндөө байгаа. Тэгээд энэ бол хамгийн гайхамшигтай сайн чанар гэж би бодож байна. Тийм л гайхамшигтай л одоо гижиж эн чинь нөгөө хүний бодож ингэж явж яж эргээгээд буцаагаад тэр чинь өөр дээр буймалж ирдэг байхгүй юу? Тий, ер нь бол тийм шүү дээ. Тийм учраас энэ их хүн гэдэг бол бурхан минь ер нь одоо өстой гайхамшиг шүү. Ямар ч их амтан ганц их хүн гэхгүй их амтан одоо өөрөө ч гэсэн сая дөнгөж имээ болцсон байгаа. Тэр одоо их нохоо тэр нэг гүлгөө яаж хайрлж чинь тийм үстэй. Одоо тэр нэг гүлгийг хараад хөөрхөн байгаа үстэй тийм. Тийм учраас одоо энэ манай энэ охтууд хортой цэцэг цэврүү те одоо энэ хамаг гоо үзэсгэлэнтэй охтууд бол одоо их болохтой их сайхан бэлдэх хэрэгтэй, бодлоготой байх хэрэгтэй, сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй те. За дээрэс нь их амтны гомдоож тэр үрийг үнчрүүлэх үйл явдал ерөөсөө хийж болохгүй. Энэ бол одоо асар аюултай юм шүү. Нүгэл гэдэг бол тэр их хүний нулимс одоо тэр бяцхан зүрх одоо амьдараа гатах тэр ихийн нүгэлт ийм юмыг одоо хичнээн тачаангу байсан ч битээ хийгээрээ болдгоо юм шүү. Одоо ингэж одоо хэлээ ээж аав нар нь ч гэсэн ер нь бас охтуудаа хэлэх хэрэгтэй одоо их хүн болцсон хүмүүст ч одоо юу хэлэх вэ? Одоо тааллаараа болно үз. За юм байна. Амттай сайхан зуушаад. Амттай сайхан ярианы араас амттай сайхан зуушаад. Зөндөө уйлуулад харин тийм одоо бүр баларлаа. За завсарлаа тоолоо ичхүү. Нөө хоёр манай их чи хоёр эдгүүд болохгүй байна. Камер унтахаар яаж идэх гэдэг хөхгүй бид. Уурлынхын хоол нь өөр юм биш те. Шинэ жилийн меню. Өөр юм те. Байна. Таних ийм гоё стейк чохогчих юу вэ? Мэдхгүй. Яас 3 өөр төрөл байна шүү дээ. Ягаан өнгийн брокколи, purple өнгийн брокколи агуулгаарлаа. Тийм. Одоо энэ triple event хоол юм байна. Шинэ жилээр гарч байгаа менюны хоолыг бид гуравт одоо бэлгээс дайлсан байна. 3 өөр төрөл төрлийн юм хоолнууд байж байгаа.
Өөр салаад байж байгаа. Зууш байж байгаа. Тэгээд энэс амсаа та. Ого зөөлхөн баг шиг байна. Вау, наач бас өөр юм. Бас өөр юм биш үү? Оо тийм биш. Баярлалаа. Галууны мах юм уу энэ? Ой, наа. Айна, гой. Жак. Тэр хунгаа аваад өгөөч. Янз амттай. Бүр юм ярих гэж ба. Тэ хана одоо юм идлээ, жоохон завсарлах уу? Идчихэд яриагаа өргөжлүүлёо. За сайхан амттай хоолой идчихлээ. Шинэ жилийн менютэйгээ танилцчихлаа. Одоо араас нь касет эднэ. Энэ шинэ төрөл гарсан юм шиг. Чи мэдээгүй юм уу? Би тэр дөрөв мэдсэн шүү. Гарсан штэ банан чай. Оо, би мэдээгүй явсан штэ. Энэ гоё юм байна. Цэлцгнөр. Энэ ч гэсэн бүр хамгийн сүүлийнх те. Чихэр дээр. Сая энэ ардор ингээд таасан тавьлаа. За сайхан хоолоор дайлсанд баярлалаа. Ямар ч гоё амттай. Нэг хүн хоол идэхэр сайхан болдог шүү. Одоо бүр сайхан яа. Энэ ядаргаатай холбоотой хөө. Тэгээд манай ангич хэдэн хүүхдтэй байлаа? Манай найрлагч ангу чүү тав яазгүй хоёр гэдэг охинтой. Нийт долуулаа. Яаж хоёр нь ирчүүд нөө? Яазгүй хоёр нь орхон тул гэрэлцэх гэдэг хоёр эмэгтэй байхгүй юу? Тэгээ нэг нь ирэхээр ангийн охтын 50% нэрчижээ. Тэгээ нөгөөх нь бас ирүүл ингээд 100% болтой. Яг долуулаад өгсөн. Анх бол айгүй олуулаа байсан л та. Манай нөгөө юунд Японд амьдардаг Ариунаг мэдэн штэ тий. Ариуна. Оо тийм ш тий Тий. Манай анги байсан байхгүй юу? Муурны итүүдээр айгүй алдартай байсан манай Ариуна. Тий. Муурны итүүдийг бол өстой тулд хийсэн байдгийн. Бид нар одоо ангиараа уулзахаар ерөөсө тэрийг айгүй гоё тий ангиараа уулзахлаар нөө бүгдээрээ хүүхдүүд байсан. Бүгдээр одоо 18-тай сургуулаа төгсөөл орж ирж байгаа шүү дээ. Өстой хамгийн гоё аз жаргалтай мөчүүдийн нэг байсан. Тэгээд би нөгөө ярих болох уу гэж. яриач тээ. Юу би нөгөө нэг толгой томорчүүдээ X дүүцийн нөгөө зохиолгүй амьдрал дээр яриад тэр жүжиг жингаа ярьсан ахгүй юу нөгөө. Би аюу тийм хинэггүй охин байсан. Ер нь та нар мэдэн штэ тий. Тэгээд нэлээд хинэггүй байсан. Тэгэл манай лаа багш ээжийг дуудаал тэгэл ингээл ээжэд гисэн. За норчмаа одоо танаа энэ охин бол бас нэг жоохон хинэггүй байна. Гэхдээ ер нь ингээд нэг юм жүжигчин болох хүмүүс нэг ийм зантай байдаг юм аа. Тэгээд ингээд манай лаа багш надад Мартин амнаар шүлэг зохиосон байхгүй юу? Гэрлээ гэвэл гэрэл юм. Гинийн тэнэг хоёрын зааг юм. Алдраа ангараа хоёрын нэг юм. Алдахгүй явал алтан гадаас одонд хүрэх охин юм гээд тэгээ бичсэн байсан байхгүй юу? Тэгээд нөгөө үнийг ярихаас өмнө яадаг гэсэн бид бүгдээр нөгөө итүүд хийдэг. Итүүд хийж хондог штэ тий. Тэгэл хэвээр хамаг ядж чад гол дүрийг авчнаа нөгөөдөг чинь. Нөгөө ангийнхаа хүүхдүүдийн бүх идүүдийнх нь гол дүрд авчнаа. Ангийнхаа хаста хамаг охины нэг нь юм чи. 50% шүү дээ. 50%. 50% ирэхгүй бол тэгээд анги ингээд дуусаа шин. Тэгээд эзгүй хан тэг юу ч хийхгүй хийд юм амж байхгүй. Тэгээд би яагаад ч үлээ те нэг орой хонь мон гэж тохирчоол явчаал байхгүй шүнжэнгөө. Ирээгүй. Нөгөөдөлт чинь гол дүрийн эмэгтэй байхгүй хий хоосон сургууль дээр хонцсон. Тэгээ маргааш өглөө 1 цагт хичээл орох байсан байхгүй мэрэгжил. Юу ч болоогүй. Нүдний чи харагдаж байгаа үстэй те. Ингээ орсон ч л үстэй бүгдээрээ ингээл сууцсан үстэй. Ингээл манай ангийн баадаач их сүртэй тийм гунигэлдэг хүн байхгүй. Ингиж гуниглаал үстэй. Манай ангийн дарах үстэй. Гэрэлцгээ чи яаваа бид нар ингээ чамааг хэвээр ингээ хүлээгээд байж тэгч. Хөө харин ли тэгэхэд яарад такси бариад ирлээ шүү дээ. Өтө хоногийн дараа шүү дээ. Тэг би яарад бүр сая такси бариад ирлээ шүү дээ бадаа гэсэн. Юу ярих вэ?
Ёо, тэр хүний майнд бут. Аа толгой томорсон гэдгийг ярьчих. Тэр нөгөө А тийч одоо би өөрөө ярьчих заа. Тэр чи би X дүүзийн нөгөө нэг одноогч оноох Ажил дээр манай маск дээр ихгүй. Үгүй тэрийг харин яриад бүр айгуу гоё. Айгуух ярьсан учраас би яг ярих гэдэг байхгүй. Маск чинь нөгөө нэг 11 цаг цуглаад бэлтгэл хийдэг штэ. Тэгэхэд ер нь нэг уушаа нэг 7 хоногийн өмнөөс сулгацсан байсан. Ерөнхийдөө нэг аажим хоцроод бүгдээрээ ерөнхийдөө дасгаад тэг 3 ах ерөнхийдөө хоцролтонд нь дасчихсан те. Ингээ байж хагаад хин эм сайхыг огцомдож тэгж амар орно гэж яаж мэдэх юм тийм биз дээ. Бүгдээрээ хоцордог болоод 7 хонцсон байжсэн чи яаж яах тэр өдөр нь би хамгийн сүлд нь үрээд ирсэн. Тэгээ үйл солид өргөө авахгүй юу? Таны ярихаас ч өмнөх процесс нь би ярьчихсан. Ингээл нэг нэрээ хоцорж ирээл тэгэл уурлаалах нь жоохон цаг магаа барьцаамаар юм да. Бүгдөө толгойн томорцоогоо зүгээрстэй нэрээ гэл амар загнаал. Тэгэл бид чинь тэнд ингээл бүгд загнуулаад ингээл навс гээ суудсан моош те. Жоохон бүгдээ ингээд чимээгүй болсон юм баггүй юу? Цаг магаа та нар өстой яг барин шүү гэл бид тэр заахаа гэл ингээл бүгдээрээ ингээд суусч энэ хүн маань хамгийн сүүлд ороод ирлээ. За яа. Ахаа ингээд нүүд үжээ 7 хоногийн өмнөөс хоцроод ирээл дасчихсан те. Тэгээ ирдсэн байжсэн чи соёлын төв өргөний заалны хажуутлын өрөө авахгүй юу те. Хан дээрээ яг ингээд юм толтой. Тэгээ ороод ирсэн чи л юм сайх маань ингэсэн. Гэрлээ. Чи нэг өөрийгөө хар. Чи үгүй хараа гээгүй. Гэрлээ. На толгой чинь томроод байгаа юм шүү гэл. Тэгэхээр би ойлгохгүй. Гинт юун толгойн томрох ярьч ба гэд. Тэгээ та нарыг чи анзаараагүй заяа. Ячаад би үсэн энэ дээр боцсон байхгүй юу? Аа? Толгой томрох хэрч одоо. Аа гэс толгой чинь ингээ хараад би энэ үсээ хавуулж байгаад нэлээд томорчгүй юу? Уулын ч томроогүй л байна да. Энэ ямар сони томроогүй л байна да. Тэгээ тэнд нөө ууралцсан байсан хүмүүс бид нар байхгүй тэр пар идэл нэгээ. Тэр муухай орчныг тэр тэгж өөр амьсгалыг энэ хүмүүс тэгж хэлсэн да. дараа хэлсэн байдаг. Би өөр нь энэ тэндээ явахдаа их тийм хүмүүсийг инээлгэх аль чадлаараа инээлгэх дуртай. Тэгээд одоо найз ном гаргая гэж бодож байгаа. За ямар нөө тий инээ дээр цалигсан он жилүүд байна. Тэгээ хошин шоогоо ингээд тоглохоо болохоор инээ дээр өлссөн өдрүүд минь гэж. Гүү ухааны юм бэ. Тэгээд заримдаа ингээд бүр байцаад ёо би бүр инээ дээр дутаад байна. Инээ дээр би өлсөөд байна тий. Тэр шиг тэгээд ийм оюутан байхдаа би ангийнхаа тийм хамгийн хөвгөлтэй охинээс аахгүй юу. Тэгээд их тийм ангидаа нэг тийм дандаа хөөрхөн гинэн цайлган онгойны нэг юм хүүхдүүд байдаг штэ 10 жил мэл ангид нэг тийм охин байсан аахгүй. Яг тэр охин минь үргэлжилсээр маск орсон. Магнаах чинь үйлдвэрчний үүдэнд яг ингээ машинтайгаа яг ингээ явж ирсэн аахгүй. Тэгэхээр би яг тоглолтондоо ирж ирсэн. Магнаах машинтайгаа ингээ магнаахаа байжаа гэсэн чи магнаах намайг л гоё хоол өгөх гэж байна гэж бодсон гинэ. Тэгэл гэсэн чи яасан мэд өгч би ингээ цүнхээ ухсан гинэ. Цүнхээ ухаар цаа нэг гоё магнаах хөтөр чинь би юундаа айгуу тийм хоолцог дайлдаг хүмүүс ихгүй. Надад нэг хоол өгч гэсэн цүнхнээс юм зоонтой гаргаж шүк дээл гэснэ. Ингээ яваад гэсэн. За та явах ч. тэр нөгөө хуушаас яадаг л. Гэтэ цаанаахаас бүр арай муухай тоглосон шүү дээ. Америкт надад. Тийм шүү дээ. Тэр бүр Тэр айгуу муухай. Би өөрөө тэрийг хүнийг хараагүй л үсэж чаддаг байхгүй энэ хүмүүс үсэж чадахгүй бас ингээл уур нь хөрөөл ингээл могжгоноол ингээл тэргээр л нэг юм болчтой өгөхгүй. Тэгэл яг л үссэн байсан үн л дээ бас тий Америк тоглолт дээр явж байгаа. Тэгээд явжсэн чи айгуу ядарсан байсан чинь занаах ингээл нэг уух юм ингээл миний нүдний урдуул ингээд байсан. Тэгэхээр өө цаанаахаа ямар аштайх юм бэ те ам цангачлаа гэдсэн чи ууч холхононоос чи тэгэлгүй яах вэ миний дөө гэхээр нь ууц тэгсчил пир парг энийгээ явцсан чинь годамжны гуйлахч ууж исэн хүний саруулын солилцонгуудаа надад ингээд өгцөн байж байгаа хгүй. Гэтэ хамгийн гол нь тэр нь бол яах вэ заяа. Би гол нь заанах томж байгаа хгүй. Заанах хизээч ингээд хүнийг тоглолдог биш ихгүй. Хүнийг ингэж хуурдгуу тийм хүн намайг тэр хүнд хэрэг за магнаах урд нь байрал мэ аахгүй хизэж уухгүй шүү дээ. Бодлоо яатсан ч юм блэ гэж бодоод заанах тэнгууд хуурдагдаад аваач байгаа. Тэгээ бид нар нөгөө ангиасаа найруулагчийн ангиар долуулаад төгссөн учраас айгу тийм манай долоо гэхдээ ямар амир огцсон юм. яриага Гүн нөгөө юунаас хадуураад ингэ гэж бодлоо шүү дээ. Америк чинь чичээ. Үнцэн асуулт руу орохгүй ингэ цаашаа яваад байна шүү дээ.
юу лээ гэд асуусан биш үү өгнө. Биш гээ. Одоо та ингэж олон жилийн дараа ингэж за мэдээж бид нар чинь зам явсараа хөгшрөө штэ. Тэгээ ер нь өөрөө ер нь юм багш магш болъё гэж бодож ийн яасан нэг юм сургалт ороод. Гүү энэ үн чи багш болохгүй магистр сурсан шүү дээ. Үу тийм үү? Гүү чи багш болохгүйгүй. Зүгээр би ямар ч байсан одоо ингээд тэтгэврт гарна тэгэхээр тэ юу хийх вэ гэж бодоод те. Ер нь гэхдээ яг боловсралтай анхаарах нь зөв шүү дээ. Зөв наач Хамгийн гол нь тэр магистрийг бас би арай муухай хамгаалсан л та. Яасан гэсэн чинь нөгөө нэг соёл урлагийн сургуульд нөгөө эрхэлж байгаа төгссөн. Манай ангийн баадаа чинь миний дипломын бичвэрийг бичиж өгөө те. Ингээ бүгдээрээ миний ажил тоглож өгч мөгөөд би ерөнхийдөө нэг тийм амар тийм юмд ингээ амар зовж хийж ингээд явж сураагүй байхгүй юу. Тэгсэн магистр бол магистр юм билээ. Тэгээ яг тэрийгээ бас нөгөө магистрийн дипломыг бас яг ч нэг 100% өөрөө бичих байхгүй юу. Ерөнхийдөө ингээд нэг ингээ ойлгоцсон. За ер нь ийм юм байна гэж ер нь нэг юм ойлгоцсон. Тэгээд ингээ гараал ингэсэн чинь багш нар чи ямар амар асууд юм бэ? Чи энийг яасан? Чи тэрийг яасан? Эн чинь юу юм уу гэсэн чи би уурлаад би бүр ингээд ярихгүй бүр ингээд тайсны гол биш тайсны гол гинэ самбарын өмнө гарч ингээ гүжүүдлээ зогссон барах хин дээр ирэхлээр дан тэ. Тэгсэн чинь хөөе чи ямар тайсан дээр жүжиглэж байгаа юу чи? Чи ямар хошин чагаа тоглож байгаа юу гэсэн чи би уйлцсан. Тэгж мэгж амар хамгаалсан шүү дээ. Ер нь тэгтээ тэр кино юм шүү дээ. Кино шүү би нөгөө ийм эрдэм шинжилгээний юм л бол эрдэм шинжилгээ. Тийм учраас би бол энэ сурах гэдэг чинь хүнийг тэгээд ч болтгой сургадаг юм байна л гэж бодсон. Тэгээ тэрэндээ айгу баярлалдаг. Тэгээд цаашлаад сурах юм их байна. За манай их чинь бас гоё юмнаас нэг би дааж бас гоё уран бүтээл хийсэн шүү дээ. Тийм нөгөө анхны гурлаа ярьсан шүү дээ. Юун дээр бажент ялтан дээр ярьсан. Ээжүүдийн өдөр өнжүүлэх гэдэг гоё киноос шүү дээ. Тэгээ ер нь цаашдаа та бас найруулагч жүжигчнэрээ төгссөн шүү дээ. Цаашдаа ингээд бас ингээ гоё юм найруулах өөрөө бие дааж юм гоё кино зохиол ингээ кинонд ажиллаж өөрөө ингээ найруулагчаар юм ажиллах хүсэл юм байна. Энэ найруулагчийн мэрэгжил бол та үнэхээр гайхалтай мэрэгжил. Би ингээд өөрийнхөө жүжигчин болсонд миний найруулагчийн мэрэгжил нөлөөсөн гэж боддог. Яагаад гэвэл найруулагч хүн ингээд жүжигчнийг яаж харагдуулахыг зааж байгаа, найруулж байгаа тийм. Гэхдээ би тоглохдоо тэр мэрэгжлээ ашиглаж тоглодог гэсэн үг байхгүй юу? Тийм учраас би лаа багш маань надад ямар сайхан юм зааж вэ гэж баярладаг. Найруулагч мэрэгжил бол үнэхээр гайхалтай мэрэгжил гэж боддог. Тэгээд яг хөө ээжүүдийн өдөр өнжүүлэх бол зохиолын өөрөө санаачлаад продюсер нь хийсэн миний анхны кино. Дараагийн киноныг миний мөрөөдөл байгаа. Одоо энэ бол ингээд нийгэмд одоо хэрэгтэй кино ээжүүдийн тухай хийсэн гэж байна. Одоо дахиад нийгэмд хүн төрөлхтөнд те цаашлаад энэ дүүнартаа хэрэгтэй болох юм гоё хүүхдийн жанрын кино хий гэж бодоод нэрийг нь бол одоо 2 жилийн өмнө олсон байгаа. Гэтэ миний энэ бодож байгаа энэ төсөл маань нэлээд мөнгө орох. Тэгээ тийм олон жилийн практик, ер нь олон жилийн алсын тийм юм хэрэгтэй жоохон том бүтээл дотроо мөрөөдөж байгаа. Зөвхөн биелэх хизээ биелэхгүйг мэдэхгүй нь зоосон ширээний нууц гэд тийм хүүхэд багтчуудад зориулсан үлгэрийн сэдвтэй. Тийм киног бол би нэрийг олцсон график орхон амар их график, амар их тийм одоо төсөөллөөр бол аюу гоё юм байгаа даа. Тийм учраас энэ бол ямар ч байсан миний энэ зоосон ширээний нууц гэдэг кинонд ийм юм өгүүлэгдэн, ийм юм байна гэдгийг би бодоод аа. Дуу оруулах ажилтнаар ажиллана. Тий. Тэгээд би сая нөгөө манай зохиолч, найруулагч жүжигчин Мия Гомбах байгааз. Мия ахийнхаа жүжигчний сургалтанд биш зохиолын сургалтанд суусан. Яагаад тэгэхээр би бол ээжүүдийн өдөр өнжүүлэхээ Мия ахаар бичүүлсэн шүү дээ. Одоо өөрөө киногоо найруулад яг өөрөө бүтээлээ хийхэр нөгөө зохиол бичих тэр бас нэг мэдлэг хэрэг болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй би ингээд нэг ийм гэлэхээр нөгөө зохиолч маань үгүй ингээд энэ нөхцөл нь энэ хаана, эргэлт нь хаана, сабит нь хаана гэхээр тий би мэдхээ очиж байгаа байхгүй. Тийм учраас би сая Мияхын зохиолчийн сургалтанд суугаад за ер нь нэг
зохиол бол нэг ийм бүтцтэй юм гэдэг нь ойлгоцсон байж байгаа. Тэгээд нэг зав гарахаараа өөрөө ерөөхдөө зохиолынхаа арамыг бичээд өршөө мундаг зохиолчдоор бичүүлээ. Тэгээд продюсер юм хүмүүс олоод энэ Завсан ширээнийхээ нууц гэдэг киног бол хийнэ гэсэн одоо зорилттой мөрөөдөлтэй байгаа. Мөрөөдөл нь биелэх бахаа л гэж бодож байна. Биелгүй. Тэр мөрөөдөл нь биелэх болтугай. Хэрэг үзчихвэл спонсор бас аавна. Тий. Аюу гоё хүүхдүүдтэй зориулсан гоё нэг үлгэрийн тийм нэг гоё сонгодог дуу тийм кино хийчихсэн л гэж бодоод шүү дээ. Гоё наач. Би хамгийн сүүлийн дээр нэг хаврын өвчрлээ лөө. Хиний хүлээгүүр нь 16 дахь хаврын. Тэр үед чинь нөгөө нэг 18 дахь хаврын хайр гээд залуучууд театр дээр жүжиг тоглоод 16 дахь хавар гэдэг. Йоо амар хүүт. харин тийм ээ. Сэлэнгт. Йоо бараг 40 градуст. Йоо Үнэхээр хүүтэн. амар хүүтэн. Тэгэл одоо энэ үнэхээр дурал байдаг баг. Тэр үнэхээр гоё тоглосон. Амар гоё. Тэр яалтчгүй найруулагчийн ажиллагаа. Амар сайн тоглосон. Амар гоё кино. Надад л үнэхээр Тэр бодит явдал ингэсэн. Тийм тэгээд тэр эхнэр нь үнэндээ бол өвчний улмаас уг нь бол өнгөрцөн юм бэлээ. Гэхдээ бас н уран сайхны хэлбэрт оруулаад тэгээд тэр зохиолыг санаачилж бичүүлсэн хүмүүсийн манаас шийдлүүлсэн юм бэлээ. Тэгээд тэр кинон дээр гармаа байгааз. Гармаа найраг би тэгээд яг ингэж утсан. Жүжигчин хүмүүс айгүй хэцүү шттэ Монголын нөхцөл бид нар ингээл стилисттэй ингээл өөрөө хийгээл бүх юм ингэдэг. Тэгэхэд л тэр кинон дээр яг ингээд жүжигчэндээ тулж ажиллаж байгаа байхгүй. Жүжигчэндээ тулд ажиллаад нөгөө гэрлээ гэдэг хувь хүнийг ингэж цухалзуулахгүйгээр тэр гол дүрийн эмэгтэй дүрийг цухалзуулах дээр яг ажиллаж байгаа байхгүй. Тэгэл би тэр кино найруулагч гэдэг бол үнэхээр жүжигчин бүтээдэг хүн байна л гэж одоо үнэхээр үнэлсэн. Тэгээд гармаа найруулагч болон манай боловсрал надад дандаас гоёго санал тавьдсан шүү дээ. Нөгөө бүсгүүчүүд хайрыг хүснэ энэ чи аяа хөөрхөн сериал тий аяа хөөрхөн сериал. Тэгээд тэр кинонд тоглосон байна. тэр кинон дээр чинь том бат захирлээ лөө санал болгосон гэсэн шүү. 16 дахь хавар дээр чинь. Оо тийм үү. Аа. Хүнийг байвал зүгээр юм байна. Яг гармаа ч бас ярилцж байгаа. Гармаа найруулагч бол надтай айгүй гоё ажилласан. Намайг тийм эмхтэй өнцгөр харуулж чадсан. Тэгээд баяртай. Тэгээд нөгөө аав ээж хүүхдүүдэд эргэж хардаг гэдэг шиг кино болгон дээр энэ продюсер захирлууд чи эргэж очино. Тэгээд би тэнд нэг юм аимшиг юутай ямар гутал вүлээ эсхий гуталтай ингээд зогссон чинь намайг алхаасан чинь хойноос дагаж явж байгаа л энийгээ л исэн гэсэн. Ингээл энийгээ л яваадсан. Отхон бацаграл. Ингээл яваадсан гэсэн. Тэр айгу гоё киносэн. Тэгэд нэг мэдгэд л охин мөхний дүрээс тийм ээж мэж рүү шилжчихд юм те. Тийш нөхцөм шилжчихгүй юмэр орно штэ. Одохгүй тэгээд юмэр орно штэ. Тэгээ манай Монголын жүжигчид айгүй цөөхөн байхгүй юу? Маш цөөхөн. Тэгээ үзэгчид ингэж гэхгүй юу? Нэг байдгал хийдгээд ингэж. Үгүй тэгээ өөр нь хаана байгаа даа юм. Цөөхөн юм чи яахан энэ чинь угаасаа зах зээл нь цөөхөн. Хүмүүсийнх нь тоон цөөхөн. Тийм үстэй. Тэгээ бас дээрэс нь энэ мэрэгчлэр ажиллаж чадах чадвар чансаа тэнхээтэй хүн цөөхөн байхгүй юу? Тийм тэгээд ингэж би тэгээд боддог байхгүй. Үгүй тэгээ одоо яах вэ ингээл байгаа нөхцөлдөл таарал бид нар ажиллаад амьдрал явж штэ. Ер бид нар ч гэсэн одоо ингээл нэг жилд чинь 100-аад л жүжигчин авч байгаа. Тэгэхэд ингээл амьдрал дээр хідэн мэрэгчлэрээ тогтож үлдэх үү? Яг хідэн энэ мэрэгжилд үнэнч байж чадах уу? Яг энэний тэр зовлонтой жаргалтай мөч бүрийг давж гарч чадах уу гэд. Жил болгоо маш олон хүмүүс төгсөж байгаа. Тэгээ эдрээс ч ингээд шигшгдээд ингээд үлдчихэж байгаа л эдэр. Маш цөөхөн байхгүй да. Тийм болохоор тэгээд тавьж. Гомдох яа. Тэгээд одоо манай энэ киночдч маань ингээд сая Солонгос центрийн хүмүүст одоо тий уран бүтээлчтэй хамтарж гин бас жүжигчид маань хятадын зах зээлд гарч гин. Үгүй тэгэл одоо манай амраахын кино миноч нь Холливуд руу явж гин. Одоо манай засаа хүртэл явчлаа. Тэгээ одоо манай Батөмөр Бата ах маань одоо бас гран-при ингээл түүгээл тий. Тэгэл ингээл бас энэ зах зээл дэх хүнээ бодоход бол амжилт нь бол тий амжилт нь бол ингээд дэлхийгээр тараад байгаа шүү дээ. Тийм болохоорс өөртөө бахархах хэрэгтэй л гэж боддог юм да.
Яг зөв энэ төлөө бүгдээрээ часаад болох уу? За ингээд миний хоёр хүн ч надаас дахиад асуух зүйл байна уу? Байна. Зөндөө байна. Минут хамгийн гол нь хөрөхгүй байна. Урдчлаад нэрээ шинэ оны мэдгч идэхүү айгуул таарахгүй байх шүү. За ингээ юу 26 он гарах нь дээ. Ингээ хамтдаа 20 жилийг одоо хамтдаа туулсан байна. Хайртай хоёр бүсгүйдээ хайртай шүү. Шинэ оны минь. За энэ тэнд хөтөлгөөнд таарах вэ? Таарна шүү дээ. Энэ төлөв заална яваад энэ төлөв заална тийм. Би энэ тэгээд Нэрээ таарна. тэгээд нэмж хэлэхэд яг тэ түрүүн машинд намайг байхгүй энэ хоёр манаас ярьсан баг. Шинэ жилийн хөтөлгөө хийж байгаа. Нэг ивент юунд холбоотой байсан тийм. Тэгээ ер нь бол ингээл одоо би чинь Зоргогийн юу юм? тий зоргоо 12 сарын 20-нд зайсан рүүж гээд тийм гоё нэг гоё шинэ жил зохион байгуулж байгаа мөлий. Тэрний хөтлөгчөөр нь намдад санал тавьсан. Эрэгтэй хөтлөгчөөр нь заяаг санал тавьсан. Тэгээд энэ хөтлөгч гэдэг мэрэгжилтэд би бас аягүй дуртай. Одоо эн чинь анх их хотын үд шиг хөтөлж эхэлсэн. 25 дугаар л Тий. үзсэн тий. Тэр мэн намайг одоо энэ хөтлөгч гэдэг энэ гайхамшигтай мэрэгжилт одоо замчилж оруулж өгсөн 25 дугаар телевизтэй би бас айгүйх баярлалтай. Намайг тийм гоё нэвтрүүлгийн хөтлөгчөөр ураад тэгээд тэрэнд чинь би бол анх чаддаггүй байлаа. Тэгээд чадахгүй байхдаа хамгийн анхны хөтөлгөөн дээрээ 3 ахыг гуугаад 3 ах та их хотын үдшгээд хөтлөгчөөр нь би одоо эмэгтэй хөтлөгч болох чинь та 3 ороодох. Тэг ангийн намаа хараа сууж. Би одоо урд нь юм хөтлж үзээгүй учраас алдаж магадгүй. Та 3-ыг харуул би айгүй тэг зоригтой болчихно гэд айгүй хөөрхөн. Тэг ч одоо хэдэн он? Гүй бүр 2000 хэдэн он юм бэ санахгүй байна. 12 мэдл байгаа. Тэг нилээн дээр шүү те. Нилээн дээр. Маск байгуулагдаад нэг удаагүй байсан гэхэр чинь 12 он. 11 6 оноос хойш тэгэхээр бараг хэдэн он юм мэдэхгүй. За нэг 10 10 9 12 хавцал За байгаа. тийм л байна. Тэгээ их хотын үдшээс хойш чинь би чинь ингээд хөтлөгч хийгээл тэрнээс хойш завсаргүй шинжил хөтэлдэг болчихж байгаа байхгүй ингээд маш олон жил за дунд нь нэг 2 хүүхэдтэй болоод за Ганцхан шинжил биш ээ 20 бас. 20 бас айгүй гоё шүү дээ 20 айгүй гоё 20 хөтлөх бас айгүй гоё шинжил хөтлөх айгүй гоё тэгэл ер нь альва тийм арга хэмжээ хөтлөх хамгийн сайхан би бол одоо энэ мэрэгжилтэй айгүй дуртай болоод байгаа энэ хөтлөгчийн мэрэгжил гэдэг бол хүний амжилт бүтээлийг хуваалцдаг Бас тэгээд хэр аргийн хүн хийгээд идэг салбар бас биш байхгүй юу? эмэгтэй хүнд айгүй хүндээ Маш хүнд. тийм Тэгээд тхийн би нэг саяхан юун дээр явж байгаа гэсэн чинь цасаад аягүй хөтлж явдаг гэсэн байхгүй би. Тэгээд энэ цасаа ганцхан хоёрт амар эргэлдэг байхгүй би. Эхлүүлчтэй. Аягүй сайхан үгээ хийлээд ингээ амар сайхан эхлүүлээл тэгээд дундаас нэг ядраад идэг байхгүй. Тэгээд би суучдаг байхгүй. Чи гарч. Тэгсэн саяхан манай хамтлагийн нэг юм болсон. Тэгсэн тадраас та ингэ сууж идэг тэгээд яг тэр шиг энэ бас нэг тийм хэр баргийн хүний бас хийгээд идэг ажил биш дандаа босоогоор байдаг дандаа бид нар эмэгтэй хүмүүс төвлөн дээр байдаг үг хэл ярианы хувьд тэр мэдрэмжийн хувьд гээд дандаа мэдрэмжтэй байхгүй болтгоо ийм ажил واخгүй юу тэгээд хүмүүс бол одоо ирээ суусан дуучич гэдэг юм уу те хурж ирээд нэг 2 3 дуугаад олчаад яваад өгдөг байхгүй бүтэн тэр арга хэмжээг 5-аас 6 цаг 4-өөс 6 цагийн хооронд аваад хөтлөөд үлдээн гэдэг бол энэ амар маш том ажил. Энийг бас хүмүүс ойлгоосоо гэж би бас боддیں۔ Нөгөө байгууллагууд одоо шинэ жил эхлэж байгаа учраас хөтлөгчийг ингэж хоош нь тавьдаг байхгүй юу? Зөвхөн дуучтай бододдаг тий. Одоо хүмүүсийг хөгжих дуучт нь ямар хин байх вэ яах вэ хөөгээд Тэгээд ирэхгүй болохоор нөх хөтлөгч байх гэж бүгдийг зохицуулдаг байхгүй. Гэтэл энэ бүх юм чинь ганцхан хөтлөгч хийдэм а гэдгийг хөтлөгчийн үн цэнийг л бас ингэж ярмаар санагддаг байхгүй. Тэг ер нь бол хөтлөгч хамгийн гоё мэрэгжил хүмүүсийн амжилт бүтээл аз жаргал хорон бүрийг яг удирдан зохион байгуулад хамтдаа байгаа хорим ямар гоё гэж. Йоо тэр хоёр хосын одоо тий анх танилцаад бие биендээ хэлж байгаа хайрын хангаргаа өргөж байгаа хамтдаа өөр хүүхдүүдээ ингээд одоо өрх гэрээ ингээд галын тусгаарлаад явж байгаа тэр аавуудынх нь сандарж байгаа ээжийнх нь бахархаж уйлж байгаа энэ төр гэд хамгийн аз жаргалтай цаг хормогч бол энэ хөтлөгчийн ажил байдаг. Тэгээд ер нь бол энийг тэр хотын үдшээс хойш ер нь завсаргүй л одоо хийж явж гин одоо хүртэл тэгэл ингээд хараад байх нэ ер нь бол энэ
хөтлөгч гэдэг мэрэгжил маань өөрөө бас их онцгой юм байна шүү. Энд бас их гоё хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүмүүсийн энэ зорж байгаа хүмүүс тэр юу хийх гээд хүсэж байгааг хийгээд өчхинсэн гэж аягүйх бат. Тэгээд энэ хөтлөгчдөр бас нэг хөгжилтэй юм нөгөө Empo Entertainment News-ыг би бас хөтэлдэг байсан. Тэгээд нөгөө телевизийнхаа 2 цагийн нэвтрүүлэг ерөнхийдөө өөрөө ганцаараа ингээд нөгөө сэтгүүлч 2 зураглаач ингээл 5 залуучуудаа инээлдэж гараал ингээл явдаг. Тэгээд зочнтойгоо ярилцлага хийгээл ер нь бол ингээл хүнээс яг юм асуугаад юм хөтлөгöd ингээд яг удирдаа суугч айгүй хэцүү байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө зочин хөтлөгчөөс яриагаа авч дуусчаал арай хийж ингээл уужаал зураг авахуулъя гээл тэгсэн чинь нөгөө тэр нэг зочин маань ингээд ихгүй надаа өө миний дүүчээстэ зүгээр ойлгоорой ахих нь ингээд энэ гар жоох ингээд чичрээд байдгийн шүү ах нь юм ахих нь аав нь бас юм өө нь бас ингээд байдгийн шүү чи ингээд тий чи ингээд чиний бэлгүүсээр ингээд бариад зураг авахуулахад чи буруугаар битээ ойлгоорой гэж хэлчихсэн чи би өө зүгээр ямар гоё удамшаа би бүр хэлсний гадараа юу бодож юу ярьчваа гэдэг. Энэ митийн заа юу ингээд нөгөө гой хөтлөх гэж байгаа те. Гой хөтлөх гэж байгаад гой юм ярих гэж байгаад бүр дали юм ярьдаг. Үнэхээр тийм тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тэгээд энэ олгоноос суралцдаг. Тэгээд саяхан нэг манай нэг хошин шогийн дундаас манай урлагийн дундаас та хөтлж байгаа гэж үгүй би тарааматай болцсон гинэ. Тэр хүн нь тэгээд Огийн яриад байсан өчигдөр. Яасан гэсэн чинь зарлагтаа ингээд sweet бүсгүй гүнж гээд ээжийнх нь хадам ээжийнх нэрийг дуудсан юм. Тэгээ гол нь тэрийгэ мэдгүй өөрөө хөтлөгч нь яагаад энэ гарч ирэхгүй байгаа юм болоо гэж бараг уурлаад хараад байсан гинэ нөгөө зэрэгэл рүүгээ. Тэгээ тэрнээс хойш тарааматай болоо хөтлөхөө болцсон гинэ. Тэр шиг ер нь бол энд хөтлөгч гэдэг би тэрийг хөтлөгчийн хэцүүг их хотын үдшээс яг айгүй сайн сурч авсан байхгүй юу. Нэг зэрэг 30 ийм одуудтай хамт ажилладаг. Тэгэнгүүт нэгнээс нь төрүүлээд авчвал тэр нь хуралцдаг. Эндээс нь төрүүлвэл тэр нь эвгүй байдалд орчдөг. Энийн нэг юм ярьж байгаа тэрийг буруу шааж байгаа юм шиг тийм юм ярьцдаг гэдэг. Тэгэхээр ерөөсөө яг нэг зэрэг тэр 30 хүмүүст энэ асуултыг ингэж асуугаа тэрнээс нь тэрийг асууж байгаа ингэж тойроод ингэж явна маавна гэдэг амар их толгой ажилтдаг байхгүй. Тэгэд энэ дунд бол бас буруу зөрөө ярьжсэн удаа одоо зөндөөх байгаа шүү. Байгаад нэрэ үнэнгээсээ биш шүү. Тэгээ уучлаарай гэж хэлье. Тийм хөө тохиол байдаг шүү гэж. Дарга хэмжээ шинэ жил гэснээс манай энэ triple event хол маань бас шинэ жилийнхаа захиалгуудыг авсан байгаа. Одоо цөхөө хэд хоног үлдлээ шүү дээ. Нэг А зал нь 600 хүний хүчин чадалтай, Б зал нь 400 хүний хүчин чадалтай юм хүн хүлээж авах юм боломжтой юм заал байгаа шүү. Тэгээд энэ хөтлөгч нэгэнд ярьсных нөгөө хин магны ах бас тэгдэг байхгүй тий. За би бол хизээш түүхэндээ хөдлөхгүйгээд тий нэг удаа хөдлсөн гэсэн махын юм гэсэн юмыг хөтлөөд тэгээд хөтлөөл гарч ирээл нөгөө нэг текстээ ингэж харсан чинь мах импикс гэж бичсэн байгаа шүү дээ. Тэрийг шууд харангуудаа Maxis Impex гэж хэлээ. Тэгээд хошлоонууд татсан. Гадаадаар хэлээ. Тэгээд би дахиад руу гараагүй гэдэг шүү дээ. Тэгээд ингээд хөтлөгчийн тарааматай болчдөг байхгүй юу? Би харин азар бага арай бага. Тэр гэхдээ миний тараамаа одоо хүртэл байдаг байхгүй юу? Тэгээд тийм хөвгөлтэй юм бас энэ ажил дээр зөндөө гарна. Би яг нөгөө юу за тэрийг дараа. Тэр бол бүр ярьж болох юм байна. Үгүй яг хандаад яаж болохгүй юу зөндөө байна уу? Яг гурвалхна байгаа юм шиг санагдчихлаа нөгөө 04-тэй байгаа юм шиг санагдчихлаа. За өнөөдрийн дугаараа үнэхээр гайхалтай гоё халуун дулаан дотн юм яриа боллоо. Тэгээд илүү юм ойр хүн учраас асуух юм маань үзэгчдэд хамгийн сонирхолтой байх асуулт нь юу байд юм болоо гэж бас их бодлоо. Гэхдээ ер нь манай хүн чинь их ухааны хүн юм уу? Их сургаал альтлаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар үнэхээр сайхан гоё болсон хаа гэж би найдаж байна. Гоё. За Тэгээд та хэлээ. Үгүй зүгээр чи хэл. Үгүй та. Үгүй яах юм бэ чи? За тэгээд уучлаарай зүгээр яах вэ? Нээлттэй байгаад өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан. Тэрнээс яг тийм юм гэж бол бас сургаал айлдаагүй. Өөр миний л одоо бодол миний ертөнцөөр аялж байгаа учраас миний өнцгнөөс өөрийнхөө өнцгөөс бас нээлттэй байхаар ярилцсан байгаа. Бас таалаагүй буруу зуруу ярьсан болоо суучлаарай гэж хэлье.
Уучлах байхгүй дээ. Дандаа л гоё юм ярьсан шүү дээ, тий. Бүр орцсон байж тий. За тэгээ хамтран ажилтдаг ивент тэтгэгч байгууллагуудынхаа бас гарын бэлгийг бас ихчтэй бэлдэж ирсэн байгаа. Ингээд өгөө. За хүссэн хүлээсэн бүч мэ. Энийг авах зөндөө юм ярьлаа гэж. Энийг авах зөндөө басан болоогүй зөндөө юм ярьлаа. Хараг өнгөөгөө ярьлаа одоо. Ийм яриа миний энэ урлагийн замд байхгүй шүү дээ. Хамаг байгаагаа гаргалаа. За ингээд Козет Монголынхаа хамт олноос танд энэ сахар агуулмжгүй юм гоё орим жимсэрэж эхлээд бэлгэлж байна. Нөгөө Монако зүгийн балаар гоё хийдэг бас нөгөө сахар нэмэлт оруулдаг. Тэр нь бол Монако зүгийн бал нь болохоор нөгөө бус зүгийн балнуудыг бодвол бүр илүү их шимт, ижил, витамин агуулсан байдаг. Хүүхдүүд ихэд ямар ч аюулгүй шүү. Хоёр хүүхдээ өгөөрэй. За хамгийн сүүлдний ийм шин загвар ирсэн байгаа. Тэр энийг бас нэмсэн байгаа шүү. За ингээд баярлаа. Хамт олонд нь улам өндөр амжилтыг хүсье өрөөё. За манай хоёр зулцаг нэлээд өдөр бас баярлж гүөх юм байна. За энэ болохоор нөө Харукадо гэдэг ийм гоё танд нөгөө машин дотор явсан шүү дээ. Ямар гоё хансаг өнөр вэ гэдсэн шүү дээ. За тэр маань энэ одоо 1954 оноос Зайгаа бэлдээд ирсэн. 54 оноос хойш ингэж үйлдвэрлэгдэж байгаа юм Харакото гэдэг байгаль дээлтэй ийм гоё өнөртүүлэгч байгаа. Японы цэвэр таныг эмэгтэй болохоор чинь хараа ийм гоё ягаан эмэгтэй хийсэн шүү заяа. Энийг онцлог ярих бол тий. Ярьч миний ч. Энэ наа чи хоёр янз юм байгаа. Тий. Уртлынхаа нөгөө нэг энэ Пар гэдэг шүү дээ. Паарн дээр энэ хоёр бомбогоо ингэ тавьчихна. Тий энийг болохоор ингэ задлаад хаашаа чамаагүй шийдчихнэ. Хойгур мойгур өнөртөн гэсэн үг. Суулгаар мойгур хаан чамаагүй. Тэр нь бол хоёр янз юм. Тэгээд ийм гоё. Энэ юм салдаг дөрөв будад салдаг шүү. За энэ дотроо одоо эндээс нэг юм капс шиг юм задлж энэ хоёр доо хийгээд тэгээд тагийг хийгээд араас нь парент хийдэг энэ юуг нь хийгээд фак нам. Хугацааны хувьд удаан өнгөрсөн. Монголд анх удаа орж бас Японы чамдыг сайн таниулах гэдэг ингээд явж байгаа юм брэнд байгаа шүү. За гэлала тансаг үнэр бол таашаал юм аа. Хамт олонтон баярлалаа. За тэгээд Гурвангийнх нөгөө нэг амар хөөрхөн эрдэнийн чулуу эмхтэн хүүх хоёр жижиг байхдаа чамин гэдэг шиг тий. Пив ч бас чам энэ жижигхэн бахтаас чамин юм бэ. Чамин юм байна харин. Ийм ундаа шиг тий бүр ундаа шиг пив юу гэж харагдахааргүй. Тэгээд манай час брэндээс 10 үнсээс ингээд бас 33 та энэ час брэндээ ээжлэн өгч байна. За гэлалаа. Найзууд битээ залгаад байгаарай. 10 гэж тоолсон байх юм. За ингэ хоёр тор юм байгаа. Энэ одоо ингээд чука бид хоёртай хамтран ажилладаг Green Leaf-ийн бүтээгдэхүүнүүд байгаа. Энийг одоо онцолж хэлэх юм бол цэвэр эко бүтээгдэхүүн. Мата энэс би энэ ямар ч одоо юм химийн орчны харилцаа хортой бодис байхгүй. Савлгаанууд нь хүртэл байгальд хаяхад ээлтэй. Бордоо болж идэг. Ямар гоё юм. Бүр тийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд 0 цасыг бас тий байн. За энэ 0 цасыг манай Солонгос японочууд баяжхын бэлэг тэмдэг болгож өгд юм аа. Ингээд бүр зориулж үтээр 0 цас заавал авъя гэж авсан. Оо солонгосчууд хэлдэг юм уу? Яахын 0 цас өгж мөө санаа зовдсон. Хайхаа тийм 0 цас нь яа юм бэ? Хүний л амьдрал юм чи ямар юм тий нөгөө Япон солонгосчуудын бас гоё соёл нь үүд чи очиж байгаа айлдаа ингэж гоё 0 цас өгдөг байхгүй. бас нөгөө нэг юутай болох юм бэлэгдэл гэж ярьдэн шүү. Өргөжин дэвжиж баяжхын бэлэг тэмдэг болгож 0 цас бэлэг. За энэ яг цэвэр хуудсан 0 цас. Одоо энийг хэрэглэчихлээр тэгээ өөр цаас хэрэглэж чадах байцнаа. За. За энийг энд нь тавьчих чи За баярлалаа. Нэр айл өрхийн одоо хамгийн хэрэгцээтэй, тэгээд хамгийн ихээр наваад тавьчих нь зүйтэй тийм бүтээгдэхүүний нэг шүү, тийм ээ? За энэ каричгээ энэ болохоор танд бас амар хэрэгтэй. Та шүн оройгоор ингээ ядардаг шүү дээ. Нойр морч хөрхөөл энэ ингээд нэг удаа дотор 10 ширхтээ нүдний маск заяа. Тэр нь яадаг вэ гэхээр задлал та ингээд чихэндээ ингээд нүдний хаалт байдаг шүү дээ. Тэр шиг ингээл яачих. Тэгээ ингээд наа чи ингээд хална. Нүдний масаж өөрөө халаад нэг удаа гэх шүү заяа. Задлчих юм бол наа чин халаад шууд юуг болчихно гэсэн үг. Оо ямар гоё юм те. Орой унахтай хэрэглээрэй. Нэг За гэлалаа. За тэгээ эмэгтэй хүн зайшгүй хэрэгтэй нэг зүйл бол мэдээж вок. Ийм том савлгаатай юм гоё юм байгаа. Тий гоё гурван үйлчлэгээтэй бактери устгагчтай. За тэгээд юу лээ?
Оо хүрээ 300 үйлчлэгээтэй л гэсэн. Бактери устгагчтай, вок үнэлдүүлэгчтэй ингээд ийм 3 үйлчлэгээтэй. За би ингээд газар дээр ганц тавиад лээ. газар дээр ганцхан хичээ таны дуртай юм уу? За энэ болохоор нөө нэг бас айгүй их та одоо шинэ жилийн үеэр маш хэрэгтэй нөө өндөр төвлөдтэй үүдэн шүү дээ. Тэгээ айгүй их олон цагаар зогсдог. Орой гэртээ ирэл энийгээ задлаад хөл дээр нагаад хөл амрагч. Ямар айтах ийм юм хараад баярлдаг нас ирчих гэл юм байна. Гэхдээ нэр энэ одоо баг одоо хайр шүү дээ тий. Тэгээд одоо орой ирээд одоо ч нөгөө хүүхдүүдээр алээж байгаа нуруунд дээр хөлн дээр гэдэг юм хөөрхөн үе ирсэн одоо баярлаа. Ямар гоё юм. Биес хорыг гадагшлуулна. Тэгээ авчаатай. Бид нар бас нөгөө өөрсдөө эрүүл мэндэд нэг анхаардгүй шүү дээ тий. Нэг иймэрхүү юмар бас ингээд айгүй их энэ бие хаагаа тордчихвэл энэ бие хааг ашиглаж их мөнгө олд юм байж бас. Одоо энэ хүчин амьдарч байгаа шүү. Өөрсөнднөөс буцаагаад бас юм зарахгүй шүү дээ тий. Баярлаа. За энэ болохоор гоё юм цайруулагчтай, шүд хамгаалагч ийм гоё бас нөө ямар ч нөө юуны агуулмжгүй, фторын агуулмжгүй. Хүүхд таарч удаа ийм их юм идэгчтэй болсон юм уу? Энэ болохоор бас ийм гоё юм бие шингэн савн Оо, байгаа. nice. Хамгийн хэрэгтэй тий. За энэ болохоор бас аяг тав. Оо, за. Жимс угаана. Жимс мэнс угадаг. Тэгээд ямар ч юугүй шүү. Хими орсон арилгагүй гэсэн үг заяа. Гоё. Нөгөө нэг амар гоё. Дандаа хэрэгтэй юмнууд байна. Энэ болохоор гоё хөөс. Гарын шингэн савн хөөс гэсэн үг. Хоёр өгчин бол ингээд дараа л хэрэглээ. Энэ дардаг юм дотор нь байгаа шүү. Яг ийм туунаас үнэрхлээ. Гоё. За энэ болохоор нөгөө галтгооны энэ нотис гэдэг танд тайлбарлаж өгч дараа нь энэ юу юм байна. Энэ болохоор нөгөө хуурай дотроо юм нөгөө нэг юм зүлгүүртэй салфетыг аяг тав мавга хийгээ угачдаг. За энэ шингээ тавиал. За энэ шиг хийчих. Тийм. За энэ бол мэдээж энэ сайхан гоо бүсгүй мэн. Альчуурны орнд хэрэглэх нүүрний салфетик. Нүүрээ угаагаад тэгээд хэрэглэдэг салфетик байж байгаа. За тэгээ мөн энэ юу вэ? Энэ цагаан хувцсны вок. Цагаан хувцс маш их байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ зөвхөн цагаан хувцсны вок. Өнгийн алд болохгүй. Шингэн вок. За угаалгын унтхаа нэг солиод үзье тийм ээ. Гоё таадагдул дандаа авч байна. За энэ бас мөн ядаргаагүй. Ядаргаа тайлна. За. Хөлний яг нөө юунда төмбөдөө хийгээд тэгээд хөлөө халуун усанд хийгээд тэгээд найруулж агаад хөлөө хийдэг. Ядаргаа тайлна. Нэг уудтайг ингээд шидчих. За ингээд гоё ингээд суугаад хөлөө чи ядаргааг тайлаад. Ургамлын гаралтай байхгүй. Гэтэ энийг ингэж болно. Зөвхөн хөл гэхгүй. Баанда онгоцондоо усаа дүүргээд энээсээ хоёрыг хийж. Би чинь үнэхээр гоё юм. Ядраа тайлаа. За гэдэг та. За ядаргааг тайлаарай. Одоо ер нь тэр баан твчих чинь бараг л эмчилгээ болоод байгаа шүү дээ тий. Зүгээр хөөс нь хөвдөж байгаа ургамлын юм тий. Хөвдөл бас Ямар гоё их зүгээр байна. Гэт ингээд ийм ингээд загцхуус нь өгчөө гэж тэгээд дараа нь өөрөө очоод За. дүүрж байгаа ширээ. Дүүрчтэй бүр тий. Дүүрээд эдгээр халигдсан байна. дахиад бэлгтэй юм байна. За та илүү өөрөө. Тэгээ дахиад бэлгтэй. Тэр нь маань юу вэ гэхээр одоо манай Glory Resort-ийн зүгээс тэрэлжид байрладаг resort-ийн зүгээс ийм gift card өгж байгаа. Алтан карт. Энэ алтан карт маань өөрөө дотроо сая төгрөгийн байршуулсан байгаа. Энийг ивентэд ашиглана. Мөн дээрээс нь тэнцээ амралтанд очиод гэр бүлээрээ найзуудаараа очиод үйлчлүүлсэн нөхцөл тэр картанд чинь үйлчлүүлсэн үнийн дүнгийн 5% болгоно орж ийн нэмэлтээр. Одногч мега агч явцгаа хэдүүлээ. Карт миний картыг ашиглана шүү. Зөвхөн байгуулаа. Тэгээд буцаалтаа аваад. Буцаалтаа аваад юм гэсэн үг шүү дээ. Манай Glory Resort одоо манай энэ Triple Event Hall гэдэг чинь бүгдээрээ ер нь үндсэн толгой компани Mandakt компани баггүй юу? Тэгээ Mandakt компани зүгээс gift card өгж байгаа юм аа. Баярлаа. За энэ бол одоо яг өвлийн үйлрэлд одоо хүүхдүүдэд амралт цугаалгаар Glory руу зориход одоо хамгийн сайхан тухтай яг бодоод идэв те одоо хагасаа бүтэн сайн тайчихгүй байдаг лээ. За тэрэлж явъя да. За хоол идэнгээ Glory орё доо гэд ингээ ярьдаг штэ. Гоё тийм мэднэ. Нэлтвэ. Зунж очдөг, өвлж очдөг, гэртэн чондог. Одоо тэгэхээр нэр хамаагүй. Одоо тэгэхээр чинь зүгээр үйлчлүүлэхгүй 5% авч яана гэсэн үг байхгүй юу? Тэр карт руугаа.
За тэгээ өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Маш их нэгсэн үний ч оруулсан шүү. Гайхалтай уран бүтээлч болсон юм. Гайхалтай эгчигээ, гайхалтай ээжигээ, гайхалтай найзгаа орууллаа. Ингээд дараагийн шинэхэн дугаар хүртэл түр баярлалаа.